Сайн бацгаана уу? Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. Та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаараа уулзч байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ 7 дугаар сарын ерөнхий зурлаг, ерөнхий уншлагыг хийн. 7 сарын ерөнхий энерги, ажил, карьер, тэгээд хайр дурлалын хувьд ямархуу байхаар байна. Мөн хувь хөгжлийн хувьд бас ямархуу байхаар байна гэж бүгдээрээ үзнэ. За тэгээ энэ 7 сард болохоор Буд гарагийн буцах хөдөлгөөн эхэлж байгаа. 6 сарын 29-ноос эхлээд 7 сарын 23 хүртэл үргэлжилнэ. Тэгээд мөн сүүдэртэй shadow days буюу сүүдэртэй өдрүүд нь болохоор дахиад нэг 7-оос 2-7 хоног үргэлжилдэг байгаа. Тэгээд Буд гарагийн буцах хөдөлгөөний нөлөө бас бидний амьдралд 7 сард яаж мэдэгдэх вэ? Юун дээр анхаарвал зүгээр вэ гэдгийг нь би нэмэлт хэсэг дээр асуухаар болсон. Яг тэгэхээр бичлэг маань бүр ингээд нэг группээр би бараг бүтэн цаг бичиж 40-50 минутын одоо хугацаатай бичлэг болоод тэгээд бичлэг маань нийтдээ бараг 2 цаг болоод би ч одоо бичлэгээ яаж хасах уу, яаж багасгах уу гэдээ бас бөөнлөн боллоо. Тийм болохоор нэмэлт хэсэг дээр Mercury retrograde-ийн нөлөөг бүгдээрээ асуунаа. За тэгээд групп сонголтууд нь болохоор нэгдүгээр групп нь B буюу зөвий гэсэн хүзрийг сонгоно. Хоёрдугаар групп нь Octopus буюу 8 алж гэсэн хүзрийг сонгоно. За гуравдугаар групп маань болохоор Spider буюу Аалз гэсэн хүзрийг сонгох нэ. За тэгээ групп сонголтуудаа хийгээд группүүдийнх нь уншлагууд дээр уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлага руу орцгоё. За эхний группийнхан маань болохоор энэ B гэсэн хүзрийг сонгосон байгаа зүгий. Тэгээд Golden Calcite гэдэг энэ хүзэр crystal болохоор 7 дугаар сарын ерөнхий энерги ямар байх вэ гэж асуугаа гаргаж ирсэн. За тэгээд Golden Calcite болохоор наран сүлжээ хүрттэй холбоотой байдаг. Наран сүлжээ болон титэм хүрттэй холбогддгоо гэж үздэг. Тэгэхээр ер нь бол энэ сарын ерөнхий төлөв нь нэлээд ийм өөртөө итгэлтэй байх шаардлагыг танаас бас асууж магадгүй. Өөртөө итгэлтэй өөрийнхөө үн цэнийг мэдэрдэг тийм ээ. Наран сүлжээ хүрт бол ерөөсөө л хэл хязгаарыг тавьж өгдөг. Өөрийнхөө хэлсэн зүйл, хийсэн үг үйлдэлтэй үнэнч байхыг тэгээд мөн өөртөө итгэлтэй байхыг бас хэлдэг. Титэм хүрттэй энэ чулуу холбогдож гин гэдэг нь болохоор манифест хийж байгаа бас нэг хэлбэрийг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ сард та одоо өөрөө юу мэдэрч чинь тэрийгээ ер нь манифест хийх юм хүч чадалтай байх болно гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө манифест хийж байгаа өөрийнхөө амьдралдаа дуудаж байгаа зүйлстэй бас итгэлтэй тэрэндээ үнэнч тэгээд ерөөсөө өөрийнхөө гэрлийг ингээд бусдын шүүмж, бусдын үзэл бодол тийм ээ бусдаас тань руу явуулж байгаа ингээд таныг дарах гэж оролдож байгаа зүйлсэд ерөөсөө автуулахгүй байхыг сануулж байна л да. Golden Calcite-ийн утга бол за зүгий гэсэн хүзрөөр бас 7 сарын ерөнхий энергийг асууж гаргаж ирсэн. Юуг илэрхийлж байна вэ гэхээр зүгий бол маш юм хөдөлмөрч ажилчин тийм ээ. Баг хамт олноор маш сайн ажилладаг. Тэгэхээр энэ сард баг хамт олноор ажиллах, найз нөхөдтэйгөө уулзах ч юм уу тийм. Найз нөхөдтэйгөө хамтран ажиллаж бас нэг юмыг бүтээх, хүмүүстэй ойр дотн байх, хүмүүст ингэж дандаа эерэг энергийг түгэх тийм хэрэгцээ байна л да. Энэ хүзрөөс бас ийм ногоон өнгийн энерги ялгарч байгаа хгүй энэ бигээс. Өөрөө болохоор энэ энергийн бүрхүүл дотроо ингээд гэрлийн энергитэй тийм ээ. Тэгээ цаашаа ингээд гаргаж байгаа энерги нь болохоор ногоон энерги, ногоон шаргал энерги. Тэгэхээр ногоон энерги угаасаа хийлэн энерги гэж үздэг. Дандаа нөгөө хүнийг ингээд эдгэх энерги гэж үздэг. Тэгэхээр бусдад бас ийм хийлэн энергийг түгээх тийм шаардлага бас гарч ирж магадгүй. Бусдад ингэж гэрлийг түгээх, бусдад ийм халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх тийм ээ. Тэрнийхээ хэрээр танаас ингээд ялгарч байгаа ийм хийлэн энерги бусдад маш их ийм бусдын сэтгэл санаанд бас ийм сайнаар нөлөөлөх тийм боломж болцоо бол байна гэж хэлж байна. Сул тал нь гэх юм бол зүгий ер нь ингээд хит их ажиллаад хит их хариуцлага бас өөртөө хүлээж авах гэдэг. Тэгэхээр ер нь энэ сард бол өөртөө тохирсон юм амралт, бага зэргийн тайван байдал тийм ээ. Юмд ингээд хит өсчээд
одоо бүх зүйлийг хийж амжуулах гэж хичээхгүйгээр бас өөртөө зөөлөн хандаад амралтай урьдчил болохоорой гэж бас сануулахаар байна. Ерөнхийдөө та бүхний зан чанар болохоор нэлээд юм хөнгөн одоо хүний үгийг сайн сонсож чаддаг, хүний үгийг сайн авч чаддаг гэх юм уу да. Ер нь сайн ажилчид гэсэн үг. Сайн ажилчид. Тэгээд нэг юм цоглог, хөнгөн, хөөрхөн, bubbly тийм зан чанар танд их байдаг. Хүн ингээд тантай хамт байхаараа таны хажууд цагийг өнгөрөхөөрөө бас ингээд сэтгэлэн сэргээд одоо ингээд нэг тийм өөдрөг мэдрэмж авд юм байна л та танаас. Амар өөдрөг амьдрал ингээд ер нь цаашдаа ингээд бүх юм болж бүтлэх юм шиг, ямар ч асуудал байхгүй юм шиг та тэгээд нэг ингээд юмыг хийхдээ хүний нүдэнд ингээд амар өртөж хийдэггүй гэх юм уу? Чимээгүй байж байгаа л ингээд амжуулаад идэх хүмүүс байдаг та тий. Жижиг зүйлсийг хийгээл явсаар байгаад нөгөөтгөө нь ингээд нэг том зүйл болоо бүтцэн байдаг. Тэгэхээр тийм зан чанартай хүмүүс байх. Таны хийж байгаа зүйлс бусад тийм ч их анзаарагдаад байдаггүй. Гэхдээ үр дүн нь болохоор нэлээд том болцсон байдаг. Тэгээ хүмүүс таныг яна хизээдээ ийм юм хийгээд амжуулсан болоо, хаагаараа яаж ийм юм хийцэн болоо гэд ингээд гайхаад байдаг. Гэхдээ тийм хэцүү зүйлийг бусад хүмүүсийн хувьд одоо хэцүү гэж бодож байгаа зүйлийг та хийж яхад та болохоор тэрийг хийхдээ гол нь ямар нэгэн юм комплейн байхгүй тийм ээ гомдлож амар хэцүү байна зовж гин гэж одоо тэрийг ингэж бусдад гаргаад байдаггүй амар амархан юм шиг хийчдэг гэж байгаа байхгүй юу. Хүний нүдэнд амар амархан хийгээд нэг ингээл болгочихж байгаа юм шиг хүнд харагддаг гэж хэлж байна. Маш харгуу хөдөлмөрлөдөг. Удаан хугацаанд бас нэг зорьсон зүйлийнхаа төлөө зүтгэж явж чаддаг хүмүүс байна. За эсвэл 7 сард бас танаас тийм шаардлага, тийм энерги яг энэ сая тайлбарсан энерги танаас 7 сард гарах шаардлагатай болж магадгүй. Дахиад нэг оракл хүзэр авч үзье. Энэ хүзрийг суглах гэсэн, төрүүлээ суглах гэсэн чинь ганцхан хүзэр гарч ирэхгүйс аахгүй юу? Тэгэхээр одоо бичиж байгаа дээрээ авъя. Групп 1-ийг сонгосон хүмүүсийн тоглолтгоор сард ерөнхий нэр нь ямар хөө байхаар байна вэ? Харин тийм ингээд амар олон хүзэр гарч ирээд байсан юм л та. Third house буюу 3 дугаар гэр communication харилцаа холбооны гэр бол идэвхжсэн байна. Идэвхжсэн байна гэж хэлж байгаагийн шалтгаан нь болохоор Scorpio буюу энэ хилэнцгийн ордны энерги гарч ирж байна л та investigate буюу ингээд сайн шалгаж судлаарай гэдэг. Тэгэд ерөнхийдөө та бол өөрөө бас нэг тийм нээлттэй хүн бас биш юм байна л да. Өөрийнхөө доторх мэдрэмжүүд өөрийнхөө дотоод хүнээ бас тийм амархан ил болгоод байдаггүй. Тэгэхдээ энэ сард болохоор хүмүүстэй амар их харилцаж, хүмүүстэй ингэж илэн далангуу нин угуу ярилцаж баг хамт олноороо ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэх. Эсвэл найз нөхдөдөө амар их цагийг өнгөрөөх гэх мэтчлэн ийм одоо сэдвүүд амар хөндөгдөн гэж байна л да. Хүрээлэл дундаа бас амар юм тоодорч гялалцж байгаа юм шиг харагдаж байна. Тэр нь болохоор танд ингээд бас таныг бас өмнө нь нэг ингэж олж хардаггүй байсан хүмүүс олж харж эхэлж байна. Таныг өөр нүдээр харж эхэлж байна. Тэгээ бас нэлийн юм хөнгөн гэгээлэг гоё энерги энэ сард ер нь авчрахаар байна шүү. Хүмүүстэй ингээд хамтарч ажиллаад олон хүмүүстэй ярилцаад олон хүмүүстэй хамт цагийг өнгөрөөгөөд ирэхээр таны сэтгэл санаач гэсэн маш дээрт нь энэ бас ингээд таны inner child-ыг тийм ээ таны дотоод хүүхдийг бас эдгэхэд тус болж байна. Таны дотоод хүүхэд ер нь 7 сард болох энэ процесс тийм ээ олон хүмүүстэй энэ харьцаж байгаа байдалд маш юм дуртай байх болно. Одоо дотоод хүүхэд маш их баярлж гин гэж хэлж байна. Энэ сард бол бод гарагийн буцах хөдөлгөөн болж байгаа тийм ээ. Гэхдээ танд болохоор энэ бод гарагийн буцах хөдөлгөөн бас тэгж амар одоо бусадтай харилцаанд муугар нөлөөлөхгүй байна. Ер нь бол арай илүү
сайнаар нөлөөлнө гэх юм уу. Таны хувьд арай жоохон эсэргээр байгаа байхгүй юу? Бусадтай бас нэг амар дотн харилцаал амар ингэж өөрийгөө илэрхийлэхдээ тийм сайн байдаг хүмүүс ерөнхийдөө биш бол энэ 7 сард эсэргээрээ та ингээд илүү ингэж тодорч гялалцаж илүү ийм өөртөө ихтэй илүү гэгээлэг, илүү гоё энергитэй, илүү хөгжилтэй тэгээд илүү яриах өөрөө бас сайтай. Танд бол таны харилцаа холбоонд энэ сард бол сайн нөлөөтэй байх нэ. За одоо бүгдээрээ энэ хөзрүүдээ ийшээ хийчихье. За хийх юм ч үе ингэж тавьчих та. Ажил карьерийн хувьд 7 сард ямар байх уу гэж үзье. Айтайхан тавих бас хүсэлтэй. За бүгд нэг сонсон хүмүүсийн 7 сард ажил карьерийн хувьд хэмжээ байгаа байна. Ашиг орлого маш сайтай байна да. Энийг юу нэшээ ингэж тавих зүгэн байна. Харагдаж байгаа болов яаж бол. Гэхдээ энэ хөзрүүд явуулж дэвшүүлэх болтол байна. Амар олон хөзөр гарсан юм шүү дээ. Би өөрөө ч анзаарсан гол нь 4 5-ыг 5 руу авдаг хгүй. Effective communication гэж хэлж байна л да. Энд бол effective communication гэхээр үр дүнтэй харилцаа холбоо. Харилцан яриа ч юм уу, тийм ээ. Тэгэхээр communication гэсэн house угаасаа third house, 3 дугаар house бол идэвхжиж байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ таны хувьд ажил хэрэг дээр яаж нөлөөлж юм бэ гэхээр өөрийгөө бас амар цэгцтэй зөв ойлгуулахыг ингэж оролдох шаардлага бол угаасаа гарч ирж байна л да. Цэгцтэй зөв ойлгуулах хэрэгтэй болно. Тэгээд тэр нь болохоор ингээд та өөрийнхөө хэлий гэсэн бүх зүйлээ илэрхийлж хэлээд байгаа бас биш. Нэг тийм сониуч байдлаар, хөнгөн байдлаар, эвтэйхэн байдлаар хүмүүст өөрийгөө ойлгуулж хүмүүстэй ингэж харилцах шаардлага угаасаа ажлаас амар их гарч ирж байна. Энэ сард гэхдээ амар мөнгөтэй байна. Ингээ харахад бол одоо мөнгө төгрөг санхүүгийн хувьд бол амар сэтгэл хангалуун. Сэтгэл хангалуун бас айгүй баялаг. Тэгээ баялаг байгаагийн шалтгаан нь та өөрөө угаасаа маш хичээнгүй ажилдаг хүн. Маш хичээнгүй, маш юм зөв ухаалаг байдлаар бас ажилдаг юм байна. Өөрийнхөө энерги хаана яаж зарцуулахаа бас амар сайн мэддэг. Тэгээ тэрийгээ ингэж зөв зохицуулж үр дүнтэй ажиллаж чаддаг. Энэнд нэг юм одоо swift movement гэж хэлэх юм да. Тим юм харагдаад байгаа байхгүй юу? Хаана яаж ямар байдлаар энерги зөв зарцуулах уу? Тэгээд план сайн гаргадаг хүмүүс юм болов? Төлөвлөгөө, schedule тийм ээ. Тим зүйлсээ айгу сайн гаргадаг юм шиг. Одоо тэдэн цаг тийм зүйл хийгээд тэгээд дараа нь тийм зүйл хийгээд гэх мэтчлэн тэгээд өөрийнхөө биеийн байдлаа бас өөрийнхөө энергийн төвшөнгөө бас ингээ сайн мэдэрч хянаж чаддаг. Тийм нэлийн ухаалаг ажилдаг л гэж хэлээд байна. Тэгэхээр та ингээд амар ядрахгүйгээр ажиллаж чадаад байгаа байхгүй юу? Ингээ харах юм бол бас одоо ингээд нэг зүйлийг нэлийн удаан хийгээд явж байгаа хүмүүс юм болов гэж харагдчих шүү. Ажил карьерийн хувьд одоо нэг альбом тушаалтаа бас удаан явж байгаа ч юм уу тий эсвэл яг нэг альбом тушаалт хүрэх гээд бас ингээд удаан хичээж байгаа ч юм уу нэг сургуульд тэнцэх гээд удаан хичээж байгаа ч юм уу нэг л тийм нэг зүйлийн төлөө амар удаан тэмцэж байгаа гэж харагдаад байна. Тэгээд одоо тэрэндээ арай хүрээгүй байгаа гэдэгтээ ингээд жоохон сэтгэлээр унаад одоо сэтгэлээр унаа өөртөө итгэлгүй болно тийм ээ. Би одоо ийм зүйлийг хийж чадахгүй хүн байсан юм болов. Би ер нь ийм л юм бах. Энэ хүрээл ингээл болох хүн байсан юм болов гэдэг ч юм уу. Жоохон тиймэрхүү бодлууд бас танд орж ирдэг гэж байгаа байхгүй юу? Гэхдээ
тэр бодлуудад бас өөрийгөө тэгж амар хүлээд байдаггүй. Гэтэ энэ яг ингээд таны дотор байдаг нэг тийм баг зэргийн өөртөө итгэх итгэлгүй байдал. Ажил, карьер дээр чинь илүү мэдрэгддэг. Тэгтээ энд одоо ингээд ажиллах юм энэ хүрээл та гаццсан биш байгаа хгүй юу? Энд одоо ингээд илүү сайн ажиллаж, илүү ингээд өөрийнхөө хийж байгаа зүйлээ цаашаа ингээд хүлхээд, пуш хийгээд тийм ээ болгох гээд ингээд хичээх тийм цаашаа явах зам угаасаа амар их байна. Тэгээд энэ сард бол тэрийг ер нь л ингээд нэлийн пушилж өгч юм л доо. Тийм болохоор бас нэлийн юм шаргуу ажиллаад байгаа гэж магадгүй. Амар шаргуу ажиллаад хажуугаар нь бас өөр олон зүйл угаасаа хийдэг баха. Ингээд харахад бол өөр олон зүйлийг айгүй хийдэг. Ерөөсө тэрэндээ ингээд түүшдэхгүй. Тэгээд бүгдийг нь л амжуулаад ер нь яваад идэг. Тэгээд энэ нь яаж амжуулж явж болж байна вэ гэхээр ерөөсөө амар юм сайн план төлөвлөгөө гаргадаг байгаа хгүй юу. Энэ сард бол яг энэ зүйлтэй угаасаа амар сайн харна. Таны хэрэг цагаа одоо зөв зарцуулж, зөв хуваарлж гин. Өөрийнхөө энергийг хэр зөв хуваарлж гин. Ажил амьдралынхаа энэ балансыг хэр сайн барьж гин гэдгээс угаасаа амар чухал байх болно. Тэгээд энийг хийхдээ ч гэсэн та нэг тийм түүшдэхгүй айгу амар байдлаар ингээ хийгээд ах юм байна. Тэгээд ингээ хийх зүйлсүүдээ бүгдийг нь жижиг ч гэсэн амжуулаад яг энэ бие дээр гарч ирсэн, зүгээ дээр гарч ирсэн энерги шиг баг юмнуудаа хийгээл амжуулаад ингээл яваад байна гэж хэлж байна. За энд Oracle хүзэр авч үзье. Crow Tarot гэсэн чинь Crow Tarot-ыг хэрэглэсэн юм чинь Crow Oracle-ыг нь хэрэглэж үзье. За Crow нэгийг сонгож байгаа хүмүүст маань ажил карьерийн хувьд 7 сар тийм их байхад байна вэ? Isolation. Тусгаарлагтаад идэм бах та. Catching. Balance. Ажил карьерийн хувьд isolation гэхээр одоо ингээд ганцаардаж тусгаарлагдах гэсэн утгатай л да. Тэгэхээр эндээс ганцаардалч гэж үг байхгүй ч гэсэн тийм мэдрэмж айгүй орж ирээд байгаа байхгүй юу? Нэг зорьсон зүйлдээ л яг нэг хүрэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм байна л да. Тэгээд бусдаас жаах ингээ хоцорч яваад байгаа юм шиг санагдаж байгаа гэж хэлж байна шүү. Ажил карьер дээр. Тэгэхээр энэ мэдрэмж болохоор таныг ингээ амар пушилж өгч байгаа байхгүй юу? Таныг ингээд илүү өөрийгөө ингэж төгөлхөж, илүү их юм ажиллах, илүү юм ухаалаг байдлаар илүү энерги зөв зарцуулж ажиллах тийм одоо шат руу угаасаа ингэж түлхэж байна л да, тийм нөхцөл байдал руу. Тэгэхээр энэ ингэж их ажиллаад байгаагийн гол цаад шалтгаан нь болохоор бусдаас арай дутаад байгаа юм шиг санагдаад байгаа юм болов уу гэж харагдлаа. Энэнд ингэж яах нэг өөрийгөө баг зэрэг голох үзэл байгаа хгүй юу. Тэгэхээр тийм болохоор энэ Golden Calcite гэсэн энэ чулуу бас гарч ирж байна л да. Өөдрөг байх хэрэгтэй тийм ээ. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тэгжээж өөрийнхөө хүссэн зүйлээ ингэж манифест хийх хэрэгтэй болоод байгаа хгүй юу. Та өөрөө юу мэдэрч чинь, та өөрөө юу бодож чинь, яг тэрийг л амьдралдаа бид нар угаасаа дууддаг тийм ээ. Энэ бол manifestation хууль. Тэгээд энергийн хууль гэж үздэг. Тэгээ тийм болохоор өөртөө итгэлтэй байж, өөрийнхөө хийж байгаа зүйлдээ итгэлтэй байж, зоригтой байхыг угаасаа 7 сар танаас шаардна. Мэлхийний орны сизон дээр бид нэр явж байгаа. Тэгтээ 7 сарын сүүлээс Арслангийн орны сизон одоо эхэлнэ. Тэр үеэс эхлээд өөртөө итгэх итгэл бас арай илүү нэмэгдэх байх гэж харагдлаа энэ энэ группийг сонгосон хүмүүст маань. Тэгээд та одоо яаж ажил карьердаа анхаарч байгаа вэ гэхээр энэ балансыг олж ажил карьерт анхаарч байгаа. За ажил карьерийн хувьд бол ийм байлаа. За нэмэлтээр болохоор бүгдээрээ
За энэ сард бууд гарагийн буцах хөдөлгөөн болно гэж одоо 6 сарын 29-ноос бууд гарагийн буцах хөдөлгөөн эхлээд 7 сарын 28 болтол болж байгаа. Тэгээд ажил карьерийн хувьд бууд гарагийн буцах хөдөлгөөн таны амьдралд, таны ажил карьерт яаж нөлөөлөх вэ? Тэгээд юун дээр анхаарвал зүгээр бэ гэж бүгдээрээ асууя. Нэмэлтээр. За одоо хайр дурлалын амьдралт ямар байх вэ гэж үзнэ. За бүгд нэгийг сонсон хүмүүс юм маань хайр дурлалын амьдрал нь 7 сард байх вэ? Нэлээх гал энерги харагдаж байна. За бас сонирхолтой. За синглчүүдээсээ эхлэе тийм ээ. Ер нь акшн ихтэй сар байна. 7 сард бол хайр дурлалын амьдралд амар их зүйл өрнөл ихтэй. Олон юм болно. Одоо юу хаана юу болоод байна гэд бүр ингээд та ингээд толгой жоохон эргэжин л та. Сая одоо юу болоо өнгөрчүү гэл ингээд бас жоохон гайхаад тийм ээ. Тэгэд айгу олон хүн таны амьдралд харагдаад байгаа байхгүй юу? Олон янзын хүмүүс ч юм уу. Учир зүггүй ингээл танд амар гой зүйлсийг хэлээл тийм ээ. Учиргүй л ингээл таныг амар найрч орж ирж байна. Зарим нь болохоор амар олон энерги шиг мэдрэгдээд байна л да. Бол ингээд хоёр янзын хүзэр гарч ирсэн. Гэхдээ энерги нь амар юм олон хүмүүстэй таарад олон хүмүүстэй ингээд шинээр танилцж байгаа бох шүү бас. Янз бүрийн олон ивентүүдэд та бас ингээ яваад байгаа юм болов уу? Олон хүн байгаа газраас нэг хүнтэй бол ямар ч байсан танилцж байна. Нэгч биш бас нэлээд хэд. За зарим нь болохоор арай илүү юм тогтвортой зүйлийг бас танд амлаж байгаа юм болов уу? Арай нэг юм stable тийм ээ. Арай нэг юм таныг ингээд жоохон уламжлалт байдлаар таны хойноос ингэж жоохон гүйж байгаа. Бусд нь болохоор одоо шууд л уулзъя, шууд л ерөөсөө хамт явъя гэл ингээл дагуулж явчих гал үзээд байгаа юм болов уу? Тий. Өөрийгөө амар ингэж шидэж өгсөн тийм хүмүүс байна. Тэгээд та болохоор нэг юм одоо би юу гэж тайлбарламаар юм? Өөрөөсөө жаахан дутуу хүмүүстэй хамт байхгүй гэсэн нэг тийм үзэл бодолтой сууж байгаа. Тэг өөрөөсөө дутуу гэдэг нь юу гарч байж болно л доо. Төлөвшсөн зан төлөвшлийн хувьд эсвэл амьдралын хувьд ийм төлөвшсөн тогтсон байдал байхгүй бол би тийм хүнийг тоохгүй гэдэг ч юм уу тий. Нэг тийм шаардлагууд та угаасаа тавьсан байгаа. Тэгээд яг тэрэндээ хүрэхгүй бол уулзахгүй гэд ер нь шууд тэгж хэлж байна. Гэхдээ ерөнхийд нь ингээд харахад 7 сард танд бол шинэ хүн нэлээд олон шинэ хүн таны амьдралд гарч ирнэ. Тэр дундаас олон хүмүүс дунд явж байгаа таарлцсан нэг хүн таны сэтгэлд илүү хүрнэ. Тэгэхээр энэ хүн болохоор тайрын юм chemistry, тайрын vibe айгу сайн нийцж байгаа гэж хэлж байна. Бас юм энэ хүн ингэж хэлж байна л да. Одоо та ингээ хүнийг харахаараа тэр дорн за энэ хүнтэй би тохирохгүй гэдгээ шууд хэлж чаддаг тийм хүмүүс. Тэгээд тийм болохоор тэр хүнийг ингээ та хараад энэ хүнтэй бол би тохирох юм байна. Бид хоёр нэг юм болж болох юм байна гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм зүйл мэдэрч гин гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд харьцаад ингээд холбогдоод үзэхээр нэрэл тохирч байгаа зүйлс айгүй их байх болно энэ хүнтэй. Таны бас ингээд манифест хийсэн, таны амьдралдаа дуудсан хүн байж магадгүй. Гэтэ энэ хүн болохоор энэ олон хүмүүс дундаас, энэ олон опшн дундаас, сонголтууд дундаас ингээд амар ялгарч угаасаа танд харагдана.
Тэгэхээр энэ 7 сард бол нэг юм шинэ харилцааны эхлэл тавигдаж байна л да. За энэ хүнтэй цаашдаа харилцаа ямар байх нь бол угаасаа харагдаагүй, гэхдээ нэлийн потенциалтай хүн байх болов уу гэж харагдлаа. Яагаад тэгэхээр одоо та өөрөө ингээд таны ингээд харилцаандаа тавьсан шаардлагуудад энэ хүн бас нэлийн их хүрнэ. Таны амьдралдаа дуудсан манифест хийсэн хүн ч байх болно гэж хэлж байна. За тэгтээ ингээд цаашаагаа ингээд яваад ирэхээр бага зэргийн болгоомжтой, бага зэргийн айцтай тийм байдлаар энэ харилцаанд орох байх. Гэхдээ та ингээд болгоомжилж байгаа, та айж байгаа ч гэсэн тийм ээ. За намайг миний сэтгэл шархлахгүй, энэ хүн одоо бусад шигээл адилхан намайг disappointed, урам хугарсан байдалтай үлдээхгүй гэж одоо бодож айж байгаа ч гэсэн сэтгэлээ бас нээж байгаа. Сэтгэлдээ ингээд та одоо нээлттэй бас энэ харилцаанд хандъя гэсэн тийм бодолтой байх болно. Жохон ухаалаг л хандах юм байна л да. Болгоомжтой, ухаалаг, хашир байдлаар энэ харилцаанд хандна. Зүгээр таны амьдралд гарч ирэх хүн чинь бол таны шаардлагуудын ер нь ихэнхд нь энэ хүн нийцсэн хүн байх гэж хэлж байна. Танаас жоохон дүү байж магадгүй. Насны ялгаа бол харагдчих шүү. Гэхдээ тэр бол энэ харилцаанд нэг амар чухал юм шиг санагдахгүй гэж хэлж байна. За, Oracle карт авч үзье. Үгүй юу штэ. Хосуудтай зориулж уншихаа мартчихлаа. За, хосуудын хувьд болохоор хостой хүмүүсийн хувьд. Хостой хүмүүс гэдгсэн чинь яг хостойгоо одоо бүр юм тодорхой тогтвортой харилцаанд бас арай ороогүй байгаа юм болов уу? Арай жоохон юм тодорхойгүй харилцаатай байгаа хүмүүс юм болов уу гэж харагдчих шүү. Тэгвэл энэ харилцаанд бас адилхан өрнөл ихтэй тийм ээ. Энэ харилцаа бол бас юм хурдцтай байдлаар өрнөж байгаа. Харилцааны явц бол жоохон юм хурдан талдаа тийм ээ. Би бинийгээ таньж мэдж байгаа ч гэсэн хинийгээ гих сэтгэл нь бас юм хурдан байдлаар орж ирж байна гэж хэлж байна. Тэгээд энэ харилцаа бол одоо өрнөлтөөгөөр энэ 7 сард бол үргэлжилнэ. Үргэлжлээд ингээд явхад та хоёр бол нэгэндээ айгу тохирсон хүмүүс юм байна гэдгийг улам ингээ ойлгоод улам ингээ мэдрээд эхэлнэ. Та хоёрын хоорондох юм passion тийм ээ ойлголцол нэг ингэж мэдэрсэн мэдрэмж хүсэл гэх мэтчлэн энэ бүхэн одоо амар тодорхой болж эхэлж байгаа байхгүй юу? Би бинийгээ гих сэтгэл, би биентэйгээ тохирдог, хэр юм нийлэмж, нийцэл сайтай вэ гэдгээ улам ингээ сайн ойлгож мэдээд байна. Надаа ингээ харахад эмэгтэй энерги нь тогтвортой байдлаа амархан алдчих гад байдаг байж магадгүй. Тэр нь болохоор сэтгэл санааны хувьд байж болно, эсвэл амьдралын хувьд ч байж болно тийм ээ. Амьдралынхаа юм балансаа зохицуулах гад ингээд явж байхад энэ хүнтэй харилцаанд гаргах энерги ингээд жоохон танд бага байгаа юм шиг санагдаад байж магадгүй. Тийм ээ. Өөрийнхөө амьдралыг бас яа гэж яхад хажуугаар нь бас нэг хүн хайрлж хүнтэй хамт байх хэрэгтэй болчиход байна да тий. Тэгэхээр тэрний төлөө бас энэ харилцаанд бас хичээл зүтгэл та нэлээд гаргаж байна л да. Өөрийнхөө цаг заваа зөв зарцуулж энэ харилцаанд оролцоотой байх гэж бас хичээж байна гэж хэлж байна. Нөгөө талаас болохоор харилцаагаа яг ингээд тодорхой албан ёсны болгохгүй жоох ингээд удаад байгаа юм шиг санагдах байх. Тэгээ тэр нь танд таалагдахгүй. Яагаад ингээд удаад байдیں۔ Яагаад одоо намайг найз охиноо болохгүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл хэлж жоохон уралж шүү. Гэхдээ энийг илэрхийлж байгаа гэж бол надад харагдахгүй байна. Гэхдээ ер нь эмхтэй энерги нь жоохон ууртай. Жоохон баг зэргийн ууртай харагдлаа. Ууртай, frustrated тийм ээ. Жоохон бухимдсан, цухалдсан тиймэрхүү энерги бол байна. Тэгээд тэр нь юунаас болж байна вэ гэхээр тийм тогтвортой харилцаа үүсэхгүй байгаагаас болоод ингээд single байхаа болмоор байна гэж хэлээд байгаа байхгүй надаа. Single байхаа болмоор байна. Харилцаанд ормоор байна. Тодорхой харилцаанд ормоор байна гэж хэлж байна. Oracle хөдрөө одоо авч үзье да.
Нёгийг сонгож байгаа хүмүүсийн 7 дугаар сарын хайр дурлалын амьдралын ямар хөө байх вэ? Dreamweaver. Wait, gaze, judge, reflect, and act boldly. Anger and chaos. Fall of moon, balanced mind. Breaking the mirage, clearing the fog, the mist. Тийм байна л да, хүлээж хараад байгаа байхгүй юу? Энэ угаасаа энэ харилцаа болохоор тодорхойгүй ч гэсэн ер нь би бинийгээ таньж мэдж байгаа нэг тийм харилцаа. Тэгээд энэ харилцаанд хин хинийгээ тэр ингээд цаг болоод байна, цаг яваад байна гэд ингээд хүлээгээд байгаа. Тэгэхээр энэ харилцаанд болохоор хин хинийгээ таньж мэдж байгаа болохоо тэр цаг хугацаа нь арай жоохон удаан үргэлжлээд байгаа юм шиг санагдана. Тэгээд ингээд тодорхой харилцаатай болохгүй байна гэд яг аль бие усны харилцаа болохгүй байна. Харилцааны ингээд шатн ахихгүй байна гэдэг ч юм уу те. Тийм зүйлс ер нь таны жоохон уурыг бол угаасаа хүргэж байна. Тэгээд ингээд таны сэтгэл санаа угаасаа тогтворгүй болоод байх болно. Ер нь сарны фейс сар одоо 2-3 хоногтоо нэг удаа 12 ордуудад ингээд ээлжлээд солигдоод очдог тийм ээ. Тэр болгонд бас хүмүүст нөлөө нь айгуусаа мэдрэгддэг. Зарим хүмүүс тэрийг нь мэдэрдэг, зарим хүмүүс мэдэрдэггүй. Сарны нөлөө ер нь бол хүчтэй байдаг. Энэ группийг сонгосон хүмүүс маань сарны нөлөөнөөс амар хамааралтайгаар сэтгэл санааны байдал нь баг зэрэг дээш доош болоод байдаг байж магадгүй гэмээр хүмүүс байна шүү. Хэрвээ та тэрийг анзаарч байгаагүй бол бас сонирхоод үзээрэй. Сар ямар орд дээр байна вэ гэдгээс хамаарат таны сэтгэл санааны байдал хэр өөрчлөгдөж байна вэ гэдгийг ингээд трак хийгээд анзаараад үзэхээр ер нь аяндаа мэдрэгддэг. Тэгэхээр сартай бас зөв ажиллаж сарны тэр байршлаас хамаарч өөрийгөө бас сонсож байвал өөрийнхөө оюун санаагаа бас баланстай байлгах, тогтвортой тэнцвэртэй байлгахад тань тус болж бол магадгүй юм байна шүү. Сингл хүмүүсийн хувьд болохоор надаа яаж харагдаж байна вэ гэхээр шинээр гарч ирсэн энэ харилцаатай хүнтэйгээ харилцаа одоо эхлээд би бинтийгээ яг та ч гэсэн та энэ хүнийг нэлээд ийм judging байдлаар бас харж байгаа байхгүй. За энэ хүн яг мөн үү? Энэ хүн ямар зан чанартай, ямар хандлагатай байна? Энэ хүн ер нь надад тохирох хүн мөн байна уу, үгүй байна уу гэдэг ч юм уу те. Ийм байдлаар яг амьдралдаа гарч ирж байгаа хүмүүсийг нэлээд ийм шүүмжтэй нүдээр бас харж байна гэж хэлж байна. Гэхдээ энэ нь тийм буруу зүйл бол биш л дээ тийм ээ. Баг зэрэг өөрийгөө хамгаалах гэж оролдож байгаа хэлбэр л гэж харагдаад байна л да. Зөв хүнтэйгээ уулзраад зөв хүнтэйгээ хамт байх таны бас нэг юм хүсэл байна да тийм ээ. Тэндээс гарч байгаа энэ эрг гэж бол харагдаж байна шүү. За нэмэлт дээр болохоор синглчүүдийнхаа хувьд энэ 7 сард таны амьдралд гарч ирэх хүн энэ хүнтэй харилцаа ер нь цаашдаа яаж өрнөхөөр байна вэ гэдгийг нь бүгдээрээ харъя. Тэгээд хостой хүмүүсийн хувьд тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүсийн хувьд за энэ хүнтэй харилцаанд яагаад энэ хүн харилцаагаа тодорхой байлгахгүй байгаа вэ гэж бүгдээрээ үзээд тэгээд за одоо бүгдээрээ хувь хүний хөгжил нь 7 сард ямар хөө байх вэ гэж бүгдээрээ үзье. Энэ бол амар том хүзүр. Гарт багтахгүй л байгаа. За групп 1-ийг сонгосон хүмүүсийн маань 7 сард хувь хүний хөгжил тал дээр ямар хөө байхад байна вэ? Өөртөө ер нь жоохон хатуу хандаж байна шүү. Өөртөө урам хугараад
өөрөө өөрийгөө жоохон ингээд голоод жижигхэн хийсэн алдаагаа ингээд барьж аваад би ингэчлээ, би ийм зүйлийг буруу хийчлээ, би ийм бүтлгүүтэлд ингээ хүрчлээ гэд өөртөө амар жоохон хатуу хандаж байгаа харагдаж байна. Өөртөө итгэл ер нь л нэлээд бага. Энэ нь ингээ хувь хүний хөгжил тал дээр амар тодорхой харагдаж байна л да. Одоо энэ хүзрийн утга нь бол тийм байгаа байхгүй юу? Та өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөртөөгөө зөвөр бас ярилцах хэрэгтэй. Өөртөө ийм зөв affirmation-ууд тийм ээ, хүчтэй affirmation-уудыг бас толинд хараад ч юм уу өөртөө ингэж байнга сануулж хэлэх хэрэгтэй гэж хэлж байна. Тэгэхээр тэрнээс ингээд нэлийн их зүйл таны ажил, амьдрал, хайр дурлалын харилцаанд хүртэл энэ амар хүчтэй нөлөөлнө. Амар хүчтэй хамааралтай байх болно. Ажил амьдралтай ялангуяа ажил дээр одоо ингээд маш юм хүчтэйгээр нөлөөлж харагдана гэж хэлж байна. Ажил дээр хийсэн алдаа дутагдлуудаа бас амар хүн дээр хүлээж аваад байгаа байхгүй юу? Тэгээ тэгж болохгүй тийм ээ. Өөртөө ингээд хатууд үгсийг хэлээд өөрийгөө ийм урам хугармаар өөрийгөө ийм одоо юу гэдэг тэнэг гэдэг ч юм уу тий. Би ямар тэнэг юм бэ? Би ямар тэнэг зүйл хийж вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл ингээ хэлээд авах тусам таны дотоод хүүхэд чинь гонигтай болоод таны дотоод хүүхэд чинь аз жаргалгүй болоод тэгээд ирэхээр ингээ дотроосоо сэтгэл санаагаар унаад жоохон тийм хямраад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дотоод хүүхдийг аз жаргалтай байлгах тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Хийх дуртай зүйлсээ хийдэг ч юм уу тий, хоббиндоо анхаардаг ч юм уу, өөртөө гой зүйл авч өгдөг ч юм уу, өөрийгөө жижигхэн алдаа дутагдал дээрээ одоо муугаар хэлэх биш, жижигхэн амжилт дээрээ өөрийгөө урамшуулж бас өөртөө гоё үгс хэлж, өөртөө гоё зүйл худалдаж авч өөрийгөө шагнах хэрэгтэй гэж хэлж байна. Бас нэг юм парк явж ч юм уу, нэг л тийм олон хүнтэй газар очиж жоохон тоглоом тоглодог ч юм уу, нэг л тийм багтаа хийдэг байсан хийх дуртай байсан зүйлээ хийх хэрэгтэй гэж хэлж байна шүү. Багтаа хийх дуртай байсан зүйл. Тэр нь одоо юу ч байж болно л да. Надад болохоор ингээ парк дээр тоглож байгаа хүүхдүүд харагдаад байна. Парк явах дуртай байсан юм болов уу? Тийм ээ, amusement park. Эсвэл ер нь тийм active тоглоом тоглодог, спорт энтерт дуртай нэг тиймэрхүү хүүхэд байсан юм болов уу гэж харагдлаа. Заавал тийм байх албагүй. Гэхдээ ингээд нэг харагдаж байгаа зүйл нь болохоор таны дотоод хүүхэд ийм амар гал энергитэй байгаа байхгүй юу? Нилээн ийм active, нилээн ийм хөдөлгөөнтэй. Жохон тийм сахилгагүй дүрсгүй хүүхэд байх байсан болов уулна. Хэрвээ одоо яг тэр занг нь дэмжиж өгч чадсан бол тийм ээ. Ихэнх хүүхдүүд яг өөрийнхөө нөгөө хүсэж байгаа зүйлээ бас яг хүснээрээ хийж чадахгүй өсчих тийм тохиолдлууд бол бас зөндөө байдаг тийм ээ. Тэгээд тэрэндээ ингээ гомдоод, тэрэндээ ингээд тэндээсээ аз жаргал мэдэрч чадахгүй болоод сүүлдээ ингээ том болчоод дуртай зүйлээ юу байсныг ч ингээ санахаа болцсон тийм үеуд байдаг та. Надаа ингээ харахад бол таны дотоод хүүхэд амар юм хөгжилтэй, амар юм зугаатай, хөдөлгөөнтэй, өнгөлөг тийм зүйлд айгуу дуртай хүүхэд байсан гэж бол хэлж байна. Тэгэхээр энэ тал дээрээ сайн анхаараарай. Өөртөө хатуу үгс битгий хэлээрээ, өөртөө урам хугарсан зүйлсийг одоо хэлж тийм ээ, өөрийгөө гомдоож, өөрийнхөө дотоод хүүхдийг сэтгэлээр унгаж бол болохгүй мэн шүү гэж бол хэлж байна шүү. Сэтгэлээр унах гад байна. Сэтгэл санааны байдал тийм хямрал үүсгээд байна. Энэ бол нэг жоохон хүүхэд насны трама ч юу юм. Зүгээр ингээ багасаа ингээ сонсоод өссөн бас зүйлстэй холбоотой байж магадгүй шүү. Жоохон тийм хатуу гараар өссөн, хатуу үг сонсоо өссөн байдаг та тийм ээ. Одоо манай монголчууд чи ер нь л жоохон хүүхдтэй хатуу үг хэлж өсгөчгөөд байдаг. Өөрийн мэдлгүй бас хичнээн хайртай ч гэсэн хайраа гаднаа илэрхийлэхгүй, хална гаднаа хайрын дотроо байх гээд байдаг да.
одоо нэг тиймэрхүү гараар өссөн юм болов уу гэж бас жоохон харагдлаа. Гэхдээ заавал тийм гэж байгаа юм бол биш. Зүгээр та өөрөө өөртөө хилээд байгаа энэ хатуу үгснүүд яг таны өөртөө хэлж байгаа зүйлс үү эсвэл багасаа сонсоод өссөн тэр дуу хоолойнууд танд ингэж дахин сонсогдоод байна уу? Энийг бас ингэ сайн анзаарч хармаар юм биш үү гэж хэлж байна. Заримдаа бид нарт ингээд багасаа л сонсоод өссөн. Гэхдээ том болоод яг танд тэр үгнүүдийг хэлжсэн хүн хажууд ч байхгүй ч гэсэн та өөртөө бас ингээд яг тэр дуу хоолойгоор яг адилхан үгнүүдийг өөртөө хэлэх гээд тийм ээ алдаа дутагдал гарахаараа. Тэгэхээр тэрийгээ сайн анхаараарай. Та яг үнэндээ өөртөө юу хэлмээр байгаа вэ гэдгийг амар сайн ингээд бодож үзээд тэгээд би яг үнэндээ өөртөө ийм үгсийг хэлмээр байна. Би яг үнэндээ маш ухаалагчтэй. Би яг үнэндээ ер нь ийм сайхан сэтгэлтэй маш сайн хүн штэ би. Яагаад би ийм муухай зүйлсийг өөртөө хэлж байгаа юм гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар өөртөөгөө бас ярилцаж, талент хараад ярилцаад, гой affirmation өөртөө хэлээд, өөрийгөө ингээд хайрлах тийм процесс дээрээ сайн ажиллах хэрэгтэй юм байна гэж хэлж байна. Тэгээд ирэхээр ингээд дотроосоо жаргалтай болоод эхэлнэ. Дотроосоо бас юм өөртөө сэтгэл хангалуун болоод эхэлнэ. Улам илүү өөртөө итгэлтэй болоод эхэлнэ. Улам илүү ажил амьдралтаа энерги ингээ зөв зарцуулж чадаад эхэлнэ гэж хэлж байна. За, Oracle хүзэр авч үзнэ. Proof нэгийг сонгосон хүмүүсийн хувь хүний хөгжилд олдгоор сард ямар байхаар байна вэ? Flak буюу аз, waterproof усны хамгаалалт, уснаас хамгаалалттай, abundance буюу элбэг дэлбэг байдал. Жохо урам хугарч байгаа нь өөртөө ч тэр өөрийнхөө одоо танд болсон зүйлсд ч тэр. Тэгэд энэ танд болж байгаа зүйлс юм ер нь бол жоохон тийм азгүй тохиолдлууд ч байж магадгүй юм байна л да. Тийм. Яг нэг азан таарад яг нэг эгзгэн таарад ч юм уу тий нэг тийм онцгой зүйл боллоо гэхэд тэр нь тийм амар том зүйл бас биш байгаа хгүй. Энэ болохоор юу гэдэг автобусны хойноос гүйж агаад автобусандаа орч чадахгүй хоцорсон чинь тэгээ бүр яг ингээд чухал уулзалтаасаа бас хоцордог ч юм уу тийм нэг тийм жижигхэн зүйл байгаа хгүй юу. Жижиг үйл явдлаас жижиг үйл явдал руу ингээд хүрээд тэгээд ингээд тэр нь нэг юм үр дагаварт жоохон тийм онцгүй үр дагаварт хүрсэн. Тэгээ тэр нь яг юунаас болсон бэ гэхээр танаас бас болсон доо биш зүгээр жоохон азгүй тохиолдол болсон гэж хэлж байна. Тэгээд тийм байхад юмсыг ингээ бас байгаагаар нь хүлээж аваад өөртөө бурууг нь битгий өгөөрэй гэж бол хэлж байна шүү. За нэмэлтээр болохоор хувь хүний хөгжил тал дээр 7 сард сахиуснуудаас өгөх зөвлөгөө нь юу байх вэ гэж үзье. Яг тэгэхээр энэ группийг сонгож байгаа хүмүүс маань бол бас нэлээд сүнслэг хүмүүс шиг санагдлаа. Орж ирж байгаа мэдрэмж нь тэгэхээр таны яг одоогийн нөхцөл байдалд таны сахиуснууд бас хэлэх зүйлстэй байгаа ах гэж би бол бодож байна. Тэгээ бүгдээрээ нэмэлтээр тэрийг нь харъя. За YouTube-ийнхаа уншлагаа орж ирж сонсонд бол маш их баярлалаа. Нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Эсвэл би комментээр нэмэлтийг нь оруулаад тэгээд пиндээд тавьчих болно. Тэгээд нэмэлт авахдаа зөвхөн линк дотроо QPR төлбөрөө төлөөд тэгээд
миний контент хэсгээсээ нэмэлтээ орж авч үзэн шүү. Ямар нэгэн байдлаар таны имэйл хаяг руу би нэмэлт бичлэг явуулах боломжгүй шүү гэдгийг бүгдээрээ анхаараарай. Ямар нэгэн асуудал гарах юм бол манай Clinic Energy Instagram хаяг руу холбогдоод техникийн асуудал гарвал холбогдоод нэмэлтээ арай өөр хэлбэрээр бас авах боломж байгаа шүү гэдгийг сануулъя. Тэгээд YouTube-аар орж ирж сонсон маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 2 дугаар группийнхан маань энэ Octopus гэсэн хүчрийг сонгосон байгаа. За тэгээд энэ хоёр хүчрийг болохоор 7 дугаар сарын ерөнхий энерги гэж асуугаад гаргаж ирсэн. Rose Quartz юу ярьж байна вэ гэхээр Rose Quartz бол ер нь зүрхэн хүрттэй холбогддог чулуу. Тэгээд хамгийн ийм хүчтэйгээр ямар ч байсан эхлээд өөрийгөө хайрлах хайрын талаар ярьдаг. Тэгээ бас зүрхэн хүртээ нээлттэй байлгах, зүрхэн хүртээ нээлттэй байлгаж өөрийгөө эдгэх талаар ярьж байна л да. За 7 сард энэ сэдв бас нэлийн яригдах байх. Octopus болохоор 8 алж тийм ээ. Энэ энерги ямар энерги вэ гэхээр за ямар ч гэсэн сайн талуудаас нь эхлэе. Сайн тал нь гэх юм бол маш юм ухаалаг тийм ээ, ухаалаг. Тэгээд юмд айгүй юм сониуч ханддаг. Хандаж байгаа зүйлстэй бас ингээд айгу зөв интеншнтэй, зөв зорилгоор, сайхан сэтгэлээр ингэж бусдад тусалж олон ийм зүйлд бас нөлөөгөө үзүүлж, энерги зарцуулж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр таны хүрсэн зүйлс, таны сонирхогдсон зүйлс маш олон байх болно энэ сард. Гэхдээ сул талууд нь гэх юм бол тийм ээ, жоохон тийм өөртөө хамааралгүй зүйлд хүрээд өөртөө хамааралгүй зүйлд энерги зарцуулаад заавал одоо та хийх шаардлагагүй зүйлдээ өөрийгөө ингээд зориулаад эсвэл танд нэг их хамааралтай биш асуудалд оролцоод гэдэг ч юм уу тий. Бусдын асуудалд оролцоод өөрийгөө зовоогоод өөрийнхөө энергийг ингээд шавхаад байх магадлалтай байна. Тэгэхээр энэ нь болохоор ийм сайхан сэтгэлийн үүднээс тийм ээ, зөв зорилготойгоор сайхан сэтгэлийн үүднээс гарч ирж байгаа үйлдэлч гэсэн эргээгээд танд өөрт болохоор ийм энерги шавхагдсан мэдрэмж төрөх магадлалтай. Тэгэхээр энэ сард юун дээр анхаарах вэ гэхээр ийм зөв цензуур, зөв ийм хаалт өөртөө тавих хэрэгтэй гэх юм уу та. Эрүүл хаалтыг өөртөө тавих хэрэгтэй. Тэгэхээр энэ healthy boundaries-ыг яаж тавих уу гэдгээс бас өөрийгөө хэрэг хайрлаж ин гэдэг бас айгүй хамааралтай байгаа байхгүй юу? Заримдаа бид нар одоо ингээд хүнийг баярлуулж тэндээсээ таашаал кафе авах гэдэг тийм ээ. Заримдаа бид нар хүнд ингэж хит их өөрсдийгөө зориулж өөрийнхөө энергийг зарцуулах гэдэг. Тэгээд тэр нь биднэрт ямар нэгэн ашиггүй, ямар нэгэн сайн зүйл авчрахгүй байгаа ч гэсэн та бас бусдыг баярлуулж, бусдыг сэтгэл хангалуун байлгах нэг тийм жижигхэн хүслээс бас үүдэлтэй байх хандлагатай байдаг. Тэгэхээр Octopus-ийн энерги нь бол яг энэ талаар ярьж байна л да. Тэгэхээр энэ сарын хамгийн гол яриа бол ер нь өөрийгөө хайрлах, өөрийгөө нэгт тавих. Бусдыг биш өөрийгөө нэгт тавих, өөрийнхөө хүслийг сонсох, өөрийнхөө биеийн байдал, өөрийнхөө энергийн хэмжээгээ бас сайн мэдэрч чадахынхаа хэрэг зарцуулж чадахгүй бол амрах, тэгээд бас ганцаараа байх цаг хугацааг өөртөө олгох хэрэгтэй гэсэн мессежтэй байна. За дахиад ерөнхий энерги дээр энэ хүчрийг суглана. Энэ хүчрийг камерны гадна суглах гэсэн чинь айгүй олон хүчрэг гарч ирээд исэн, ганц хүчрэг гарч ирэхгүйсэн. За, групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань 7 дугаар сарын ерөнхий энерги ямар хөө байхад байна вэ? Dignified буюу strength. За тэгээд дээдл дээрээ passion буюу 5th house хамт гарч ирлээ. Өөртөө ер нь бол нэлээд цаг зарцуулах хэрэгтэй байна. Танд бас ингээд хийхийг хүсэж байгаа зүйлс айгүй их байна л да. Одоо өөрийнхөө яг ийм хүсэл зорилгоо дагсан зүйлсийг хийх цаг хугацааг бас өөртөө олгох хэрэгтэй байгаа хгүй юу. Тэгээ цагаа зөв хуваарлах хэрэгтэй байна.
өөрийнх одоо өөрт хэрэггүй зүйлст хэрэггүй хүмүүст бас энерги цаг заваа зарцуулахгүй байх талаас нь хандах хэрэгтэй байна. Dignified буюу strength энэ хүзүр хүч чадал тийм ээ. Энэ хүзрөөс юу мэдрэгдэж байна мэ гэхээр яг ямар хаалгыг нээлттэй байлгаж яг ямар хаалгыг хаалттай байлгах вэ гэдэг бас айгуу чухал юм биш үү. Тийм мессеж орж ирлээ. Тэгээд энэ шатаар авираад энэ хаан ширээний суудал дээр сууж байгааз тийм ээ. Тэгэхээр энэ болохоор өөрийнхөө үн цэнийг мэдрэх, өөрийнхөө хэн бэ гэдгээ санах, өөрийнхөө үн цэнийг өөртөө сануулах. Тэгээд танаас бас ийм сэтгэлийн хүч айгүй их гарч ирж байна л да. Энэ одоо хүнд үгүй гэж хэлэх нь өөрөө биднээс амар хүч шаарддаг да. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлээ хийхгүй байх нь бас заримдаа биднээс айгүй их хүч, сэтгэлийн хүч шаарддаг. Тэгэхээр энэ сэдвүүд бас нэлээд тод томруунаар энэ сард гарч ирэх байх нэ. За энэ хүзрүүдийг ишээ тавьчих. Тэгээ бүгдээрээ ажил карьерийн хувьд 7 дугаар сар ямар байх вэ гэдээ эхлээд үзье. Амар завгүй, амар их ажилтай. Амар хийх юм та. Тэр болгонд анхаарал авах хүч бас байхгүй л байна да. За тийм ээ тийм. Ер нь бол энд гарч ирсэн, ерөнхий энерги дээр гарч ирсэн зүйлс бол ажил карьер дээр бас илүү хүчтэй харагдах юм байна л да. Ингээд харахад бол одоо хийх зүйл амар их байна. Дааж давшгүй их зүйлс байгаа юм шиг харагдаж байна. Тийм ажлынхаа стрессэнд амар ингээд дарагдаад байгаа юм уу да гэж харагдаж байна шүү. Хамаг ирч хүч, хамаг энерги л юусэн ингээд яг ажилдаа зарцуулаад байгаа байхгүй юу. Тэгээд эндээс болоод амар их стрессдж байна. Тэг бас айгүй их юм өөртөө гаргах цаг зав нэлээд байхгүй. Тэрэндээ болоод улам стресстэй ядраад тий нэлээд юм ядарсан, сэтгэлээр жоохон унсан тийм байдалтай байна. Хүмүүсийг ингээд хэлж байгаа нь болохоор хүмүүсийн урмыг хугалчих үедээ хүмүүсийг disappointed болоход урмыг нь хугалчих үедээ хүний сэтгэлд юм хийчих үедээ гэдэг айгу ингээд айгаад байгаа байхгүй юу. Айгаад жоохон та өөрөө илүү их ийм сөрөг бодлуудыг бодоод өөрийнхөө ингээд айдснаасаа болоод хүнд ингэж шивтэйхэн хандаж хүнд сайхан сэтгэл төрүүлж хүнийг ингэж баярлуулах нэг тийм хүсэл ч юм уу тийм бодол байна л да. Тэгээд энэс болоод өөрөө өөрийгөө л ер нь жоохон зовоогоод байгаа юм шиг харагдах юм. Танд ер нь амралт хэрэгтэй байгаа. Энэ сард бол танд амралт хэрэгтэй. Амралтаа авах үнэхээр боломжгүй бол өөртөө ингээд цаг зав гаргах бол заавалчгүй хэрэгтэй. Хийж чадахгүй зүйлсээ би ер нь хийж чадахгүй юм байна гэд хэлээд өөр чадхаар хүнд нь ингээд даатгаж өгвөл баг зүгээр. Ажлаа ер нь хуваарлвал зүгээр юм байна. Тэгэхгүй бол одоо яг ингээд хоолойн дээр тулсан юм шиг айгүй их ажил харагдаад ах юм. Тэгэл тэр болгонд ингээд бас зарцуулах нөгөө энергиэс гадна таны бас нөгөө ментали бас хүрхгүй байгаа байхгүй юу? Хүрхгүй гэдэг нь одоо зарим зүйлсийг мартах, зарим зүйлсийг жижиг сажиг зүйлсийг анзаарахгүй орхих гэх мэт алдаа дутагдал бас гаргах гээд байх болно. Энэ бол угаасаа ингээд амар юм overloaded те хит их ачаалал байгаа болохоор хүний тарих өөрөө хэрэггүй зүйлсээ ингээд жижиг сажиг зүйлсийг хасаад байна да тийм ээ өөрөө ингээд мартаад ягаад гэвэл ачааллаа жоох ингээд дийлэхгүй болох гээд тэгээд тарих өөрөө тэгж ажиллаж өөрөө өөртөө
Хүний тархич өөрөө ухаантай шүү дээ. Тэгээ өөрөө өөртөө ийм self-sufficient clean up хийгээд байгаа байхгүй юу? За зайлшгүй хэрэгцээтэй баг зэргийн ийм цэвэрлэгээ хийгээд байна гэсэн утгатай гэх юм уу та. Тэгэхээр тийм болохоор ажлаа өөрийгөө ер нь жоохон чөлөөлөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар та одоо сайн таньж мэддэг, итгэж найддаг хүндээ бас энэ талаар хэлж ойлгуулад өөрийнхөө ажилласаа бас ингээ хуваалцаад хүний тусламж ер нь авах хэрэгтэй юм биш үү? Тэгэхгүй бол амар стресст чинь ажил дээр маргаан муудалцсан гарч чинь хүмүүстэй бас ингээд харилцаанд жоохон муугар нөлөөлж чинь. Энд бас нэг юм ер нь жоохон бүгдийг өөрөө хийж өөрийнхөө нуруунд дээр үүрхгээд байдаг зан танд бас байдаг юм байна л да. Тэгээ тэр нь болохоор нэгт та өөрийгөө жоох ингээ баталж харуулахыг хүсэж байгаа хүсэл байж магадгүй. Тийм ээ. Би угаасаа хийж чадж байгаа болохоор хийж байгаа гэдэг ч юм уу. Гэхдээ заавал бас тийх албагүй шүү дээ, тийм ээ. Заавал та хийж чадж байгаа ч гэсэн сайн мундаг хийж байгаа ч гэсэн заавал өөртөө тийм их ачааг үүрэх албагүй. Би ер нь өөрийнхөө тайван байдлыг, өөрийнхөө амралтыг, өөрийнхөө биеийг, өөрийнхөө emotional юм сэтгэл зүйн байдлаа нэгт тавья гэсэн ийм өнцгөөс харах юм бол заавалчгүй та энэ бүхэнд бас оролцох шаардлагагүй байна. Хаях зүйлийг нь хаяад хамгийн чухал зүйлсээ бол хийгээд явах юм бол энэ сард ер нь энэ сарыг давах юм байна гэсэн нэг тийм ойлголтод бол хүрч болохоор биш үү. Гарц гаргалгаа гэвэл тийм. Надаа ингээ харахад бол зүгээр л ингээл ийм их нэрх тийм ээ, ийм их юм таны хийх ёстой зүйлс, таны өөрийнхөө нуруунд дээр авсан ачаанууд харагдаад байна л да. Тэгээл амар стресстэй байгаа гэж хэлж байна. Унтаж амрах цаг бас айгүй бага байна. Өөртөө анхаарах цаг зав айгүй бага байна. Хоол ундаа одоо бас сайн идж байгаа болов гэмээр харагдах юм. Тэр бас чухал байх шүү. Ингээд хоол ундаа эрүүл хооллох тал дээр ч юм уу те эдсэн ч гэсэн жахан хэрэгтэй хэрэггүй бэлэн хоол идээд байгаа ч юм уу. Тэр нь ингээд энэ сард заавал мэддэхгүй ч гэсэн явандаа бас нөлөөлж болохоор харагдаж байна. Хооллолтон дээр анхаарах хэрэгтэй гэж байна. Дасгал хөдөлгөөн дээр бас анхаарах хэрэгтэй гэж байна. Энэ байдлаараа 7 сарыг өнгөрөх юм бол таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө харах өнцгөнд ч гэсэн нөлөөлнө. Хүлээж авсан ажлаа бүгдийг нь бас ингээд одоо бүгдийг нь дуустал нь тийм ээ үр дүнтэй бүрэн гүйцэтгэж чадахгүй байх тийм магадлал бас жоохон өндөр. Тэгээд тэндээсээ ингээд ямар нэгэн алдаа дутагдал гаргах юм бол дараа нь та өөрийгөө ингээд загнаж хандах гэдэг байгаа байхгүй юу? Өөртөө урам хугарах гад, өөртөө сэтгэл хангалуун бус байх гад байна гэж хэлж байна. Тийм болохоор ажил карьер дээр өөртөө амралт олгох талаас нь хандаарай. Ямар нэгэн байдлаар ажлаа хуваалцах, хүнтэй хамтарч ажиллах, эсвэл хүмүүст хуваарлж өгдөг ч юм уу. Тиймэрхүү талаас нь гарц гаргалгаа гаргаарай гэж зөвлөхөөр байна. За Oracle үзэр авч үзье. Хоёрыг сонгосон хүмүүсийн маань 7 дугаар сарын ажил карьерийн амьдрал нь ямархуу байхаар байна вэ? Balance. Харин тийм ер нь ажил амьдралынхаа балансыг айгуу сайн барих хэрэгтэй. Амьдралынхаа бүхэл ийм салбарт нь ажил, карьер, сурлага, хөдөлмөр тийм ээ, хайр дурлалын амьдрал, эрүүл мэнд өөртөө гаргах цаг ялангуяа маш чухал. Амралт маш чухал. Эрүүл хооллолт маш чухал гэх мэтчлэн амьдралынхаа ийм балансыг барих хэрэгтэй байна гэж хэлж байна. За тэгээд энэ сард болохоор бууд гарагийн буцах хөдөлгөөн болж байгаа. 6 сарын 29-ноос 7 сарын 28 хүртэл байх шүү байсан. Тэгээд нэмэлтээр болохоор бүгдээрээ бууд гарагийн буцах хөдөлгөөн таны ажил, карьерт ер нь хэрхэн яаж нөлөөлөхөөр байна? Юун дээр анхааруул зүгээр вэ гэдэг талаас нь нэмэлтээ асууж үзнэ. Одоо бүгдээрээ хайр дурлалын амьдрал нь 7 сард ямар хөө байх вэ гэж үзье. За гroup 2-ыг
болно. 7 сард өмнөх байхад байна вэ? За ганц би хүмүүсээсээ эхлэе. Ер нь бол ойрын хугацаанд нэг болцоонд явахгүй ч юм уу те хүн амьтантай нэг уулзахгүй. За ер нь бол өөрийнхөө хийх юмаа хийгээл амьдралаа хөөгөөл та бол нэлийн тайван сууж ийн л да хайр дурлалын амьдралд болохоор нэг их зүйл бас таны хайр дурлалын амьдралд болохгүй байгаа ч юм шиг тийм ээ. Шинэ хүмүүс гарч ирэхгүй байгаа ч юм шиг. Тэгээд өмнө нь харьцдаг байсан хүмүүс болохоор хуучин хүмүүс нь болохоор нэлээд ийм асуудалтай. Жохон тийм red flag ихтэй тийм ээ. Танд бас яг ийм ирээдүйн амлаж чаддгүй байсан гэж хэлээд байна л да. Танд ирээдүйн амлаж чаддгүй байсан. Олигтой дагуулад болцоонд явж чаддгүй байсан. Тэгээд ер нь бол асуудлууд ихтэй, улаан туг айгүй ихтэй тийм хүмүүс байсан гэд хэлж байна. Тэгээ нэг иймэрхүү харилцаанаас бол та ер нь өөрийгөө гаргаж авч чөлөөлөх гэж угаасаа нэлээд хичээж байгаа. Тийм ээ. Тэгээд ийм юмсыг ер нь ингээ байгаагаар нь бас хүлээж авах гэж хичээж байгаа. За бас ингэж юм л да нэг хүнд дурлахаараа та нөгөө хүний ингээд хит тийм fantasize хийгээд байдаг. Төсөөлж мөрөөдөж бас дурлах гэдэг нөгөө хүндээ. Нэг хүн ингээд танд таалагдахаар жоохон тийм өөрийгөө бүрэн ингээд зориулах гэдэг нэг тийм загасны ордны энерги орж ирлээ. Ургуулan бодоол төсөөлж мөрөөдөөд идэг. Тэгээд яг үнэндээ таны төсөөллөөс тэр хүн бол арай өөр байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг та ер нь ойлгоод мэдж байгаа болохоор өөрийгөө бас ингээд тайван байлгаад илүү дутуу юм бодохгүй байхыг айгу хичээгээд тэгээд юмсыг яг боддоор нь хүлээж авч боддоор нь хардаг болох гэж хичээж байгаа. Энэ дээр ер нь бол суралцж байгаа гэж хэлж байна. Тэгээд тийм болохоор нэг их хүмүүстэй уулзахгүй байна. Нэг их гарч орохгүй байна. Тэгвэл энэ сард болохоор танд угаасаа ингээ гадуур явах, гарах тийм ээ. Хүмүүстэй уулзаж танилцах гэдэг ч юм уу. Ер нь найз нөхдөдөө ч гэсэн гарч явах тийм шаардлагууд бас харагдаад байна л да. 7 сар болоод ч тэрүү ажлынхантайгаа дугаалахаар явдаг ч юм уу. Эсвэл ажлынхантайгаа гадуур явдаг ч юм уу. Найз нөхдөдөө ингэж гарах хэрэгцээ угаасаа танд гарч ирнэ. Хүмүүс болно ер нь гарын орё гэд ингээд дуудаад байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд та за одоо явхаас та гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар таны нэг ингээ бодож жогоод за одоо ийшээ явъя да явж л таарахаас гэх мэтчлэн нэг иймэрхүү зүйл бодож жогоод очисон уулзалтнаас нэг хүнтэй бол танилцаж болохоор байна л да. Гэхдээ энэ хүн болохоор ингээд ийм сэтгэл гижигдсэн мэдрэмж танд төрүүлнэ гэж байгаа байхгүй юу? Таны сонирхлыг угаасаа амар татна. Тэгээд та хоёрын хооронд ийм нэг нэгэндээ таталцах юм таталцал эсвэл хин хинийгээ сонирхол хооронд ийм chemistry тийм зүйлс айгу мэдэгдэхүүц ил тод харагдана гэдэг чинь. Тэгээд таны сонирхлыг угаасаа татна. Гэхдээ энэ хүн болохоор танд одоо юу гэдэг ер нь л таны холтыг гэж бодоод байдаг нэг тийм тайпын хүний бас нэг юм шиг санагдах байх. Та болохоор арай өөр зүйл хүсэж байгаа, арай тогтвортой харилцаа, арай нэг тийм удаан хугацааны харилцаа амьдралдаа хүсэж байдаг. Энэ хүн болохоор танд тэрийг өгч чадахгүй юм шиг ерөөсөө л нэг юм хөнгөн харилцаа, эсвэл нэг юм баг зэргийн зугаа ч юм уу тий хамтдаа цагийг жоохон хөвгчлөлтөө өнгөрөөгөө л ингээд болцохоор их тийм хүн шиг санагдах байх. Гэхдээ энэ хүний цаашдын яг нөгөө өөрийнх нь энерги нь ямар хүн бэ? Цаашдын харилцаа яаж өрнөх вэ гэдг нь бол надад харагдсангүй. Энэ хөзрөн дээр бол гарч ирсэнгүй. Гэхдээ та хоёрын хамтдаа цагийг өнгөрөөх тийм хугацаа нь ер нь бол богинохон хэрнээ амар тийм амттай. Тэгээд айгүй юм сонирхол төрүүлсэн, сонирхол татаж сэтгэл ингэж гижигдсэн тийм харилцаа байх нэ гэж хэлж байна 7 сард.
За нэмэлтээр болохоор энэ хүнтэй харилцаа ер нь цаашдаа ямар хуу байх бол гэдгийг бүгдээр үзье. Ер нь ямар хүн бэ? Цаашдаа энэ хүнтэй харилцаа ер нь яаж өрнөж болохоор байна гэдгийг нь бүгдээрээ харъя. За хостой хүмүүсийн хувьд болохоор ер нь ойрын хугацаанд хостойгоо хамтдаа цагийг өнгөрөөж чадахгүй байгаад байсан юм шиг харагдаж байна. Тэгэхээр таны бодож байгаа хүн заавал бүр ийм тодорхой болцсон харилцаа заавал үерхдэг ч юм уу суудсан ч юм уу тийм хүмүүс гэж бол харагдахгүй байна. Тийм байж ч болно. Эсвэл зүгээр ингээд ер нь таны уулздаг, таны ингээ хамт байдаг тийм хүн гэж хэлж байна л да. Ойрын хугацаанд нэгэндээ гаргах цаг ер нь олдохгүй байсан баг. Хамтдаа цагийг сайн өнгөрөөгөөгүй. Болцоонд ер нь яваагүй, гадуур ингэж яваагүй гэж харагдаж байна. Тэгээд энэ нь таны ингээд жоох урмыг хуглаад байсан байгаа байхгүй юу? Танд сэтгэлд чинь жоохон юм хийгээд байсан. Энэ хүн болохоор амар юм тайван байгаад байна л да. Нэг юу ч болоогүй юм шиг, нэг тоохгүй байгаа юм шиг санагдаад. Тэгээ тоохгүй байгаа юм шиг санагдаад хахаар таны ингээд жоохон уурыг хүргээд исэн байгаа байхгүй юу? Тэгснээ өөр зүйл хийж яваад байгаа юм шиг. Энэ хүн болохоор өөр зүйлст цаг гаргаад, өөр хүмүүстэй уулзахад цаг гаргаад ингээд яваад байгаа юм шиг. Эсвэл амар их ажил ихтэй заавал би тийм хийх хэрэгтэй нийтрэ гэдэг ч юм баг зэргийн тийм шалтгаан бас хэлээд байсан байж болохоор байна. Гэхдээ ер нь л таныг тоохгүй байгаа юм шиг санагдал жоохон тийм nonchalant vibe өгөөдсэн байгаа хгүй. Тоомжиргүй, хайнга тийм хандлага танд гаргаад байсан юм шиг санагдсан. Тэгээ та болохоор ер нь за энэ үгээр бүтэхгүй юм байна дөө. Ер нь бол энээс жоохон хол явъя гэсэн нэг юм бодол тээцсэн тийм ээ. Энэнтэй ер нь уулзна гэж бол худлаан байна. Цаашдаа бол бүтэхгүй юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс бодож байсан гэдэг чинь. Гэхдээ энэ 7 сард бол нэгэндээ цаг гаргаад бол уулзсан хамтдаа цагийг өнгөрөөнө. Тэгээ хамтдаа бас удаан уулзаагүй байжгаад уулзж байгаа хосууд шиг юм хамтдаа цагийг өнгөрөөхдөө амар юм сэтгэл хөдлсөн, догдолсон тийм мэдрэмжүүд орж ирж байна. Тэгээд энэ нь тэгтээ бас нэг юм ганц хоёр хүн ч юм уу нэг олон уулзаж олон болцоонд явж ч юм уу хамтдаа цагийг удаан өнгөрөөхгүй байна. Уулзж байгаа цаг хугацаа айгүй богинохон юм шиг санагдана. Тэгтээ бас амттай. Хамтдаа байхад үнэхээр танд ингээ гоё санагддсан байна л да. Яг ингээ хамт байхаар үнэхээр сэтгэл дүүрмээр юм мэдрэмжийг танд өгдөг. Дотн дулаахан тийм ээ. Тэгээд хамт байгаад л баймаар бол санагддаг байгаа хгүй уулын танд. Гэтэ энэ хүн болохоор богинохон хугацааг л танд зарцуулаад тэгэл өөр хийх зүйл байна. Одоо тийшээ явахгүй бол болохгүй, ингээд яарлаа би тэр хүнтэй уулзахгүй бол болохгүй, инглээ тэглээ гэд ингээд гүгээ алга болчихж байгаа байхгүй юу? Тэгэд энэ нь болохоор таныг бухимдуулаад таны уурыг хүргээд байна л да. Энийгээ тэгтээ та ер нь бол илэрхийлэх хэрэгтэй. Надад бол илэрхийлэх хэрэгтэй гэж харуулж ийн. Та болохоро за ойлголоо зүгээрээ за яах вэ тэгё ингэё гэдэг ч юм уу жоохон тийм зөөлөн байдлаар хүлээж аваад байгаа байх. Тэгэхээр энэн дээр баг зэрэг өөрийн гэсэн юм жоохон шаардлагыг энэ хүнд тавьж өгөх хэрэгтэй юм байна л да. Тэгэхгүй болохоор энэ бухимдлаа та ингээд дотроо хураагаад тэгээд тэрэндээ жоохон стресст гэд байна шүү гэж хэлж байна. За Oracle хүзэр авч үзье. Төв 2-ыг сонгосон хүмүүсийн маань 7 дугаар сарын хайр дурлалын амьдрал нь ямар хөө байхаар байна вэ? Spiritual routine. Тийм тодорхойгүй байгаад ахаар уур хүрээд байна л да. Hazy illusions. Энэ өстэй амар ууртай байгааз. Юу хийгээд яваад байгаа нь яг үнэндээ мэддэхгүй. Үнэн худлаа хэлээд байгаа ч юм уугүй ч юм уу гэдг нь бас мэддэхгүй.
Тэгээд нэг юм тодорхойгүй юм яриад танд ингэж айгүй юм сэтгэл гаргаж хандахгүй байгаа юм шиг л санагдаад ах юм байна. Тэгээд тэрэнд таны уур хүрээд тэрэнд ингээд айгүй гомдоод байна. Нилээ ингээд гомдоод байна. Тэгээд энийгээ ер нь илэрхийлж гаргах нь зөв гэж хэлж байна л да. Гэхдээ тэр одоо илэрхийлж гаргахдаа яаж илэрхийлж гаргах уу? Ямархуу байдлаар энэ хүнтэй харьцах уу гэдгийг нь бүгдээрээ нэмэлтээр асууж үзье. За яг энэ бодож байгаа хүнтэйг ер нь яаж харьцуул зүгээр юм бол ямархуу байдлаар 7 сард энэ хүнтэй харилцаа холбоо үүсгэх нь зөв бэ? Өөрийгөө яаж илэрхийлэх үү гэдэг тал дээр нэмэлтээр асууя. Гэхдээ энэ сар бол ерөнхийдөө энд бол яг self healing гэсэн энээр орж ирж байна. Өөртөө анхаарч өөрийгөө тайвшруулж өөрийгөө юм хайрлах энэ процесстаа илүү анхаарах нь бол зөв. Энэ хүнийг бодож ингэж бухимдахаасаа илүү өөрлөгөө анхаарах нь одоо таны хувьд өөртөө хийж байгаа зөв зүйл нь байх болно гэж хэлээд байна л да. Бас юмд бас тайван хандаж бэлтгэл хийж арай нэг жоохон ингэж суугаад бодож үзэх тийм хэрэгцээ шаардлага бас гарах бах. Сингл болон хостой хүмүүс аль алинд нь. За хайр дурлалын амьдрал бол иймэрхүү байхаар байна. Одоо бүгдээрээ хувь хүний хөгжил тал дээр ямархуу байх вэ гэдгийг нь харъя. Гурыг сонгож байгаа хүмүүс юм аа. Хувь хүний хөгжил тал дээр 7 сард ямархуу байх вэ? Ингээд харахад бол 7 сард ингээд бүх юм нураад унж байгаа юм шиг санагдаад ч юм уу. Ер нь л юм сэтгэл догтлол тийм ээ амьдралаас юм жижиг зүйлээс одоо таашаал авах тийм мэдрэмж, аз жаргал авах мэдрэмж, юмыг ингэж хүсэж сонирхож дурлах мэдрэмж гэх мэт ийм зүйлс бүр нэлээд юм тотгошгоо ингээд нуугдсан юм шиг. Тэгээд юунд анхаарч ийн вэ гэхээр ерөөсөө л ажил хэрэг одоо хийж бүтээж байгаа зүйлс гэдэг юм жижиг юм материаллык зүйлсэл ер нь газрын зүйлсэл ер нь амар их анхаарлаа та угаасаа хандуулж байгаа. Тэгээд яг хувь хүний хөгжил гэхээр жаахан бид нар spiritual юм ярих гэдэг тийм ээ. Тэгэхэд энд бол дандаа юм амьдралынхаа ачаанд жоохон ингээд даруулж байгаа юм шиг тийм энерги харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд ийм spiritual сүнслэг нөхцөл байдал өөрийнхөө хувь хүний хөгжил тийм ээ өөрийн сүнсний зорилго гэдэг ч юм уу өөрийгөө ойлгож өөрийгөө эдгэх өөрийгөө хайрлах гэдэг ийм сэдвүүд нэлээд ингээд дарагдсан нэлээд ийм хойшин тавигдсан байдалтай байгаад байна. Танаас энэ сар одоо юу шаардж ийн вэ гэхээр амар их сэтгэлийн хүч, сэтгэлийн хат, дотоод ийм хүч чадал шаардж байна. Тэгээд эднэрийг ашиглаж амьдралдаа гарч ирж байгаа асуудлуудыг давж туулах тийм шаардлага гарч ирж байна л да. Одоо байгаа нөхцөл байдалд та тийм сэтгэл хангалуун байгаа гэж бол юусаа харагдахгүй байна. Бас ингээд танд туслаад дэмжих хүмүүс айгу цөөхөн байгаа юм шиг санагдаад байгаа ах. Жохон тийм ганцаардсан тэгээд гунигэлсэн ганцаараа байгаадаа гунигэлсэн ч юм уу
таны хүссэн зүйл санснаар болохгүй байгаад бас ингээд сэтгэлээр унсан өөрийгөө жоохон юм голсон юм шиг тийм мэдрэмжүүд харагдаж байна шүү. Тэгэхээр энэ нөхцөл байдал бас ингээд төр зүрийнх гэдгийг санаад тийм ээ. Энэ бол ерөөсө төр зүрийнх шүү. Би ингээд юмсыг бас ийм том зургаар нь харах хэрэгтэй юм байна гэж өөртөө ингээд сануулад одоо ийм зүйлс миний амьдралд болж байгаа ч гэсэн цаашдаа ирээдүйд энэ бүхэн өөрчлөгдөнө үү, тийм ээ? Нар одоо буцаад гарч ирнэ. Амьдрал арай гэгээлэг болно гэх мэтчлээ ийм зүйлсийг өөртөө сануулад тэгээд сэтгэлийн хаттай хүчтэйгээр энэ үеийг ер нь бол давж гарах хэрэгтэй гэж хэлж байна. 7 сарын ерөнхий нөхцөл байдал бол нэг иймэрхүү, тийм ээ? Амьдралынхаа ачаанд жоохон түүрчсэн байдалтай байгаад байгаа. За Oracle хүзээр авч үзье. Групп 2-ыг сонгож байгаа хүмүүсийн хувь хүний хөгжлөлтийг 7 сард ямар бахар байна вэ? Freedom буюу эрх чөлөө. Хүсснээр баймаар санагдаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо амьдралын ачаандаа ингээд жоохон ухлуулад байна гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэд энэ нь бас ингээд танд эндээс гарах гарцгүй юм шиг яг энэ нөхцөл байдлаас гарах арга зам танд байхгүй юм шиг санагдаад байгаа юм болов. Тэгэхээр энэ сард юу хүсэж ийн гэхээр өөрийнхөө хүсснээр өөрийнхөө дураар, тийм ээ, өөрийнхөөрөө амьдрмаар өөрийнхөө хүссэн зүйлээ хийж хүссэн газраа амьдарч ч юм уу тий. Нэг тийм хүсэл амар их байгаа гэдгийг жин л да. Тэгээд энийг заавал одоо бүр ажилласаа гарч ч юм уу тий. Бүр амар юм том шийдвэр гаргаж та энэ эрх чөлөөг бас мэдрэх албатай бас биш шүү дээ, тийм ээ. Тэгээд жижиг зүйлээс ч гэсэн эрх чөлөөгөө та мэдэрч болно. Одоо юу гэдэг дэлгүүр ороод нэг жижиг зүйл аваад өөрийнхөө ингээ хүссэн амттай зүйлээ аваад тэгээд амттай зүйлээ идэх нь бас өөрөө эрх чөлөө бохгүй юу, тийм ээ? Өөрийнхөө хүссэн дуртай зүйлээ авч идэх нь өөрөө эрх чөлөө бохгүй юу? Тэгэхээр иймэрхүү жижиг зүйлсээс энэ бол жишээ л дээ. Иймэрхүү жижиг зүйлсээс бас аз жаргал мэдэрч иймэрхүү жижиг зүйлээс эрх чөлөө мэдрэх тийм боломж байгаа шүү гэдгийг бас сануулж хэлж байна. За тэгэхээр нэмэлт дээр болохоор бүгдээрээ сахиуснуудаас хувь хүний хөгжил тал дээр 7 сард танд ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг нь авч үзье. Яг тэгэхээр энэ групп маань болохоор ер нь жоохон spiritual байдлаасаа сүнслэг замналаасаа жоохон хол байгаад байгаа юм болов уу гэж харагдаж байна шүү. За тэгээд YouTube-ийнхаа уншлагаа ингээд дуусгая. Орж ирж сонссонд маш их баярлалаа. Нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Эсвэл би комент хэсэг дээр линкийг оруулаад пиндэд тавьчих болно. Тэгээд нэмэлтээ авахтаа болохоор QPR төлбөрөө төлөөд зөвхөн тэр уншлагаа, авсан уншлагаа өөрийн миний контент хэсгээсээ ороод линк дотроосоо авч үзэн шүү гэдгийг дахиад сануулъя. Ямар нэгэн байдлаар имэйлээр би тань руу бичлэг явуулах боломжгүй. За тэгээд YouTube-ийн орж ирж сонсонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За одоо бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлага руу орцгоё. 3 дахь группийнхан маань Spider буюу Аалз гэсэн хөдрийг сонгосон байгаа. Тэгээд энэ Crystal чөлөө Sodalite гэдгийг болохоор 7 дугаар сарын ерөнхий энерги нь ямархуу байх вэ гэд асуугаад гаргаж ирсэн. За Sodalite гэдэг энэ чөлөө болохоор хоолой хүрд болон 3 дахь мэлмийн хүрдтэй холбоотой байдаг. Тэгэхээр энэ чулууны гол утга санаа нь болохоор өөрийнхөө дотоод үннийг олоод тэгээ өөрийгөө маш юм зөвөр өөрийнхөө үннийг илэрхийлж гаргах. Тэгээд энд ч гэсэн яг тэгээ бичсэн байна л да. Seek truth and insight. Өөрийнхөө үннийг олоод дотоод дуу хоолойгоо сонсоод
Тэгээд тэрийгэ маш юм тодорхой байдлаар илэрхийлж гаргаарай гэдэг чинь. Тэгэхээр энэ сард бол та ямар нэгэн байдлаар өөрийгөө маш юм зөвөр боддоор үннээр бусдад илэрхийлж ойлгуулах тийм шаардлага энэ сард танд гарч болохоор харагдаж байна л да. Тэгэхээр энэ нь болохоор танд гол нь 3 дахь мэлмийн хүрттэй холбогдож байна гэхээр энэ нь танд ийм амар амгалан дотоод амар амгалан авчрахаар байгаа хгүй өөрийгөө илэрхийлж гаргана гэдэг нь. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань бас удаан хугацаанд хийх зүйлээ хийхгүй хилээ хазаж дотоо хадгалсан хүмүүс байх магадлалтай харагдаж байна. За энэ нь бол амьдралын аль ч салбарт байж болно, хайр дурлалын амьдралд ч байж болно, ажил карьерийн хувьд ч байж болно. Ямар нэгэн байдлаар бусдтай харилцах харилцаанд та бас өөрийнхөө дуу хоолойг жаахан дотгошоогоо дараад тийм ээ өөрийгөө илэрхийлэхгүй хаагаад байсан хүмүүс байж магадгүй. Тэгэхээр энэ сард бол таныг өөрийнхөө үннийг бусдад илэрхийлэхийг бол дуудаж сануулахаар байна. За Аалз гэсэн энэ хүзэр ямар энерги байдаг вэ гэхээр үүрэг хариуцлагатай, маш юм хөдөлмөрч, хийх зүйлээ маш тодорхой хийдэг. Тэгээд маш юм бүтээлч, ер нь бол байнга л бүтээлч санаа, бүтээлч зүйлийг ингэж гараасаа гаргаж байдаг хүмүүс. Тэгээд ямар нэгэн амралт бас өөртөө авдаггүй, тийм ээ. Ямар нэгэн ийм өөрийгөө баясгах, хөгжөөх зүйл бас хийдэггүй. Сул тал нь болохоор ер нь бол ингээд урам хугарах магадлал бас өнөртэй. Нэг зүйлийг бас нэлээд удаан хийгээд тэгээд тэрнээсээ болоод ингээд ядраад байх магадлал бас харагдаж байна л да. Энэ 7 сард уйгахгүй ингээд тууштай нэг зүйлийг хийгээл хөдөлмөрлөөл гараасаа бүтээлч зүйл гаргаал тийм ээ. Өөрийгөө амьдралын хувьд, мөнгө санхүүгийн хувьд, сүнслэг байдлын хувьд ч гэсэн өөртөө бас удаан ажиллаж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр энэ сард болохоор таныг ийм бага зэргийн хөнгөн байдлаар ажилласаа ч юм уу хийж байгаа зүйлээсээ бага зэрэг цаг аваад тийм ээ өөрийгөө амраагаад өөртөө цаг гаргаад тэгээд ер нь амралтаа авах талаас нь бас бодож үзвэл зүгээр юм байна гэж хэлж байна. Цагийг хөгжилтэй өнгөрөөх хийж байгаа зүйлээсээ эсвэл таашаал авах гэх мэтчлэн ийм тал дээрээ илүү анхаарвал энэ сард илүү үр дүнтэй байх болно гэж хэлж байна. За энэ хүзрүүдийг ийшээ тавьчих. За одоо тэгээд энэ хүзрөөс ерөнхий энерги гэж асууна. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань ерөнхий энерги нь 7 сард юм болохоор байна. Capricorn achieve амар юм ambitious, амар зорилготой, зорилгынхаа төлөө ингээд тууштай тэмцдэг. Тэгээ Capricorn энерги бол Spider-тай амар адилхан байна л да. Материйн орчны энерги. Ер нь жоохон юм чимээгүй дуугүй байх гэдэг хүмүүс. Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхдээ ер нь жоохон тааруу хүмүүс байдаг л та материйн орчныхон. Тэгээ тэр нь ингээд ямар нэгэн зүйл мэдрэхгүй байгаадаа биш, зүгээр өөрийгөө илэрхийлж гаргах тийм дуртай биш. Тэр нь ингээд өөрт нь бас хэцүү санагддаг. Материйн орчныхон маань бас маш юм амбицлог тийм ээ, маш шаргуу хөдөлмөрлөдөг. Ажлын төлөө төрсөн юм шиг л ингээд хийх юм маш юм яс сайн хийдэг, үүрэг хариуцлагыг сайн өөрчилж чаддаг. Тэгтээ илүү өөртөө баяр баясгал авчрах зүйлээсээ жоохон холдох гээд байдаг байж болно. Тэр энерги байна. Тэгэхээр нэг үзүүлж. Тэгээд Aries буюу хоньны ордны акт хөдөл гэсэн хүзэр гарч ирлээ. Тэгэхээр энэ хоньны ордны энерги бас хоньны ордных маань бас мөн адилхан нэлээд юм амбицтай, зорьсон зорилгынхаа төлөө ингээл маш юм хүчтэй үйлдэл акшн авдаг. Тэгээд тэр нь ингээ бас юм хурдан тийм ээ, хурдан үйлдэл, хурдан акшн авдаг. Гэхдээ жоох ингээ хурдан энерги зарцуулчаа тэгээд тэндээсээ ингээд амархан уйдах гэдэг хүмүүс байдаг л та. Гэхдээ надаа энэ хоньны ордны энергиээс юу харагдаж байна вэ гэхээр хоньны орд чинь болохоор 12 ордынхоо хамгийн залуухан ордон гэж үздэг байхгүй юу? Ер нь бол хамгийн хүүхэд шиг орд. Тэгээд энд болохоор хоньны ордынх маань юм тоглоом, шоглоом тийм ээ, идэвхтэй байдал хийж байгаа зүйлээсээ ингээд таашаал авах ч юм уу,
хөгжилтэй цагийг өнгөрөөх ер нь тийм юм дүрлэлтсэн гал энерги энэ материал орчноос бол тэс ондоо энерги гарч ирж байна л да. Тэгэхээр өөрийнхөө бас нэг юм дотоод хүүхэд өөрийнхөө танд ингэж урам зориг өгдөг, таныг сэргээдэг, таны сонирхлыг татдаг тийм зүйлстэй бас энэ сард анхаарах шаардлага гарах нэ гэж хэлж байна. Ер нь өөрийнхөө дотоод хүүхдээ юу хүсэж байгаа вэ гэдгийг нь бас сонсоод тэгээд тэр хүүхдтэй амьдралаас таашаал авч, урам зориг авч, аз жаргал мэдрэх тийм боломжийг нь бас олгох хэрэгцээ энэ сард гарах нэ. За одоо бүгдээрээ ажил карьерийн хувьд энэ сард 7 сард ямар байх нь вэ гэд үзье. Хоньны ордноос гарч ирж байгаа энерги бас ингээд ер нь надад мэдрэгдэж байгаа нь дотроо ингээд хэлэх зүйлсээ хураагаад, нуугаад, хадгалаад тийм ээ жах ингээ удаан явцсан байгаа болов уу гэж харагдаж байна шүү. Тэгээд энэ нь ингээ гарч ирэх гээд дэлбэрч ингэрч өсөрч гарч ирэх гээд ингээд цухалцаад байгаа гэх юм уу? Таны дотор ингээд хилчмээр санагдал тийм ээ жоох ингээл уур хүрээд бас нэлийн юм төвчээргүй тэгээд амархан ууралдаг тийм зантай хүмүүс байдаг хоньны орныхан бол. Гэхдээ энэ энерги нь танд яаж нөлөөлж ийн вэ гэхээр өөрийнхөө хэлий гэсэн зүйлээ ингээд амар юм хурц шулуухнаар тэгээ бас нэлийн юм тесэрч байгаа бөмбөг шиг шууд ингэж ууралж бас хэлж гарах гад байж магадгүй. Тэгээ тийм болохоор энэ Soulflight гэсэн хөдөр гарч ирж байна л да. Өөрийгөө маш тодорхой зөвөр тэгээд өөрийнхөө үннийг юм амар ойлгомжтой логикал байдлаар бас бусдад хэлж ойлгуулах тийм шаардлага хэрэгцээ 7 сард гарахаар байна шүү. Тэрэн дээр ер нь анхаарах хэрэгтэй. Ажил карьерийн хувьд 7 сард ямар байхаар байна вэ? За ер нь бол амралт хэрэгтэй байна гэж хэлж байна. Burnout болцсон юм байгаа болов уу гэж харагдаж байна шүү. Ажил ингээд хийсээр байгаа бүр ядарсан жаахан залхацсан тийм ээ. Тэг ингээд танаас гараас юм гарахаа ингээд жоохон болох гээд байгаа юм шиг. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд амар юм бүтээлч хүмүүс байгаа байхгүй юу? Бүтээлч байдлаар ажил хийдэг ч юм уу, өөрийнхөө бүтээлч байдлыг ашиглаж ажил хийж мөнгө олдог ч юм уу тийм хүмүүс. Тэгэхээр таны сэтгэл санааны байдал, таны одоо ажилласаа хэр их таашаал авж ийн хэр одоо хүсэж энийг хийж ийн гэдэг бас нэлийн чухал юм шиг харагдаж байна. Зарим хүмүүсийн хувьд. Зарим хүмүүсийн хувьд бол ерөөсөө ингээл нухаж амар их ажилласаар байгаад өөрийгөө амар ядраацсан. Тэгээд өөрийнхөө юм бүтээлч өөрийнхөө нэг юм хийх дуртай зүйлээ хийх юм шаардлага танд гараад байгаа гэдэг чинь л да. Одоо би энийг хиймээр байна. Би ийм зүйл хийж ийм амжилтанд хүрч ингэж амьдрмаар байна гэдэг ч юм уу нэг ийм бодол танд төрөөдөг болцсон гэж юм. Тэгээ тэрийгээ илэрхийлж ингээ гаргахад танд жоохон хэцүү байгаа. Өөрийнхөө хүссэн зүйлээ илэрхийлж би ийм юм хиймээр байгаа, би ийм зүйлийг хүсэж байна гэдгээ илэрхийлж хэлж амьдралдаа алхам хийхэд танд жоохон хэцүү байна гэж хэлж байна. Тэгээд энэ нь болохоор одоо яг ажил карьерийн хувьд бол инхүү тэхүү амьдралынхаа бас нэг юм хоёр сонголтын дунд ирсэн байгаа болов гэж харагдаж байна шүү. Энэ зүйлийг хийх үү, тэр зүйлийг хийх үү гэх мэтчлэн. Тэгээд энэ бол одоо таны сонгох гээд байгаа зам болохоор таны сэтгэл санааны байдалд амар сайнаар нөлөөлөхөр байгаа байхгүй юу? Энэ замыг сонгох юм бол яг ингээ хүссэн зүйлээ хийж тэндээсээ аз жаргал мэдрээд тэгээд амьдралдаа ингээд хөл тавьж шин зам бас эхлүүлж байгаа юм шиг. Хобби байсан зүйлээ бизнес болгож ашиглах гэж байгаа хүмүүс байж болно. Эсвэл бүр ийм амар бүтээлч байдлаар бүтээлч зүйл хийж шин зүйл ингэж бүтээж creator ч
ч юм уу тий content creator ч юм уу тиймэрхүү замаар бас явах гэж байгаа хүмүүс байж болохоор харагдчихээн. Тэгээд ажил карьер гэдээ асуухад амар ийм сэтгэл мэдрэмж амар их гарч ирлээ л дээ. Таны ажилласаа авах таашаал, таны хүсэл одоо амар их хамааралтай. Мөнгө бас нэг амар чухал биш байна. Одоо хэр их мөнгө олох нь чухал биш. Таны хувьд гол нь сэтгэл ханамж авах нь амар чухал харагдаад байгаа байхгүй юу? Эцсийн эцэд та ингэ бодож байгаад ер нь бол дуртай зүйлийг хийн гэсэн шийдвэрийг энэ сард гаргах байх. Ер нь тэр зам руугаа бас явж байгаа хүмүүс юм болов уу гэж харагдлаа. Би хүссэн зүйлээ л хийж амьдрмаар байна. Би өөрөө сэтгэлийн хувьд аз жаргалтай хийж байгаа зүйлээсээ таашаал авч амьдрмаар байна гэд сонгох зам нь бол бас жоохон тодорхой юм болов уу гэж харагдлаа. Бас нэг орж ирж байгаа мессеж нь болохоор хин нэгэн хүнтэй ингээ хамтарч энэ бүхнийг бас хийх гэж байгаа байж магадгүй. Одоо нэлээд сайн санаа нийлдэг, нэлээд ийм сайн би бинийг ойлгодог нэг найзтайгаа ч юм уу эсвэл хамтрагчтайгаа ч юм уу хамтарч энэ хийж байгаа зүйлээ хийх гэж байгаа гэж харагдаж байна шүү. Хүний тусламж ер нь орж ирж байна. Тэгээд тэр хүн нь болохоор таныг бас ингээ дэмжиж, таныг ойлгоод хийж байгаа зүйлийг чинь айгу дэмжиж байгаа болохоор тэрэнд та урамшаад бас энэ замыг сонгож байгаа гэсэн мессеж орж ирж байна. За хэрвээ ямар нэгэн байдлаар та одоо би амьдралынхаа замыг өөрчлөхгүйгүй байна гэж бодож байгаа бол ер нь энэ сард бол одоо хүссэн зүйлээ хийж өөрийгөө юм жаргалтай байлгах тал дээр илүү анхаарах сар. Ажлаас авсан стрессээ ингэж тайлж гаргаж тийм ээ аялал зугаалгаар явж ч юм уу ямар нэгэн байдлаар амралт өөртөө олгоод тэгээ тэр үеэрээ өөрийнхөө ингээд нэлээд удаан бодож хийхийг хүсэжсэн зүйлсээ хийж цагийг ингээд зөв зугаатай бас өнгөрөх хэрэгтэй. Тийм сар байх болно. 7 сар ер нь бол амралт зугаалах амар ихтэй байгаа юм шиг харагдлаа. Найз нөхдөөрөө хайртай хүмүүстэйгээ гэр бүлийнхэнтэйгээ зугаалж гадуур ингээд зугаалж аялал зугаалгаар явж байгаа ч юм уу тиймэрхүү зүйлс бас нэлээд их байна. Тэгээ тэр нь танд болохоор ийм амар тайван байдал тэгээ бас сэтгэл хангалуун мэдрэмжийг өгнө гэж хэлж байна. За Oracle deck авч үзье. Group 3-ыг сонгосон хүмүүсийн маань ажил карьерийн хувьд 7 сар нь ямархуу байхад байна вэ? Night. Distance. Influence and growth. За бас хоёрч мессеж орж ирж байна л да. Ямар ч байсан Night гэсэн хүчрээр болохоор ер нь ажил карьерийн хувьд амар ийм өнөгтэй амар ийм нэгэн хэвийн тэгээд амар ийм уйтгартай ч юм шиг тий нэгэн хэвийн уйтгартай тийм байдлаар ингэж өнгөрч исэн байгаа байхгүй юу. Нэг хийх юм болохгүй яг хийж байгаа зүйлээ хийгээл тийм ээ. Тэг ингээ хийсээр байгаад ингээ ядраад burnout болцсон юм шиг тийм. Танаас одоо ийм энэ ажлыг хийх хүсэл нэг төрхөө болцсон. Энэ ажлыг хийхдээ сэтгэл хангалуун байдал мэдрэхээ болцсон. Ер нь л ийм шүн шиг чимээгүй тэгээд хүйтэн тэгээд халуун дулаан мэдрэмж байхгүй ийм санагддаг байсан гэж хэлж байна. Тэгээд эндээс бол одоо distance гэсэн хөдөлгөөр зайгаа авах цаг нь угаасаа болцсон. Та өөрөө тэрийг мэдж байгаа. Тэгээд бусад хүмүүсийн нөлөө бусад хүмүүсийн таны амьдралд, таны ажил карьерийн амьдралд үзүүлэх нөлөө, харилцаа холбоонд үзүүлэх нөлөө энэ бүхэн бас сайнаар нөлөөлөөд тэгээд таны энэ өсөлт хөгжилт таны өөрийгөө хөгжүүлэх тэр процесс бас ингэж нөлөөлж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ шинэ ажил хийх гэж байгаа, шинэ замыг сонгох гэж байгаа энэ хүмүүс болохоор энэ зам бол ерөн зөв зам байх болно. Нэгт та хүссэн юм хийхээр байна. Хоёрт эндээс бас сэтгэл хангалуун аз жаргал
жаргалтай байдал нь мэдрэхээр байна. Тэгээ гуравт болохоор таны карьерийн замналт бас ийм дэвшил нэмэхээр байгаа хгүй. Таны хувь хүний хөгжилт ч гэсэн бас ийм шат ахих процесс байхаар байна гэж хэлж байна. За нэмэлтээр болохоор бүгдээрээ одоо энэ сард Mercury retrograde болж байгаа. Тэгээд Mercury retrograde-ийн нөлөө нь таны ажил карьерийн хувьд яаж нөлөөлөхөөр байна? Юун дээр анхаарвал зүгээр вэ гэдгийг нэмэлтээр бүгдээрээ асуунаа. За одоо бүгдээрээ хайр дурлалын амьдрал нь 7 сард ямар байх вэ гэдээ үзье. Ер нь бол одоо синглжүүд гэхээр ямар ч хүн таны амьдралд байхгүй байгаа тийм хүмүүс гээд үзээд эхлэе. За тэгээд харах юм бол одоо танд таалагдах хүн бас гарч ирэхгүй байна гэж хэлж байна л да. Ер нь ойрын хугацаанд тийм байсан. Яг ингээд доктортой удаан харилцаа үүсгэх ч юм уу, тантай удаан хугацаанд хамт байж чадхаар тийм потенциалтай тийм шаардлагуудыг хангасан, тийм ээ, таны сэтгэлд нийцсэн тийм хүмүүс бас ингээ гарч ирэхгүй байсан гэж хэлж байна. Та болохоор нэлээд ийм сэтгэл зүйн хувьд ингээ төлөвшсөн. Өөрийнхөө ингээ юу хүсэж байгааг мэдж байгаа. Тэгээд ер нь таны бас ийм шаардлагууд байгаа шүү дээ, тийм. Ийм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Мөнгө санхүүгийн хувьд бас доктортой амьдралд ингээ хүрсэн хүн байх хэрэгтэй гэдэг ч юм уу, тийм хүн бол ер нь гарч ирэхгүй байсан гэж хэлж байна. Тэгээд иймэрхүү хүмүүсээс бол та ер нь зайгаа бариад өөрийнхөө амьдралд байгаа юм хэрэгтэй хэрэггүй нэг хоёрын хооронд хүмүүс, тийм ээ. Иймэрхүү хүмүүсээс бол ер нь зайгаа бариад амьдралаасаа холдуулаад бол явж байгаа юм байна л да. Өмнөх харилцаа ялангуяа одоо таны өмнө нь харьцаж байсан хүн болохоор ингээд олигтой сэтгэл бас танд гаргаж өгөхгүй, тийм ээ. Зүгээр л юм хосуучиг байгаад байгаа хэрнээ харилцаагаа тодорхой болгохгүй, тодорхойгүй харилцаа үүсгээл ер нь энэ нь ингээд таныг жоохон сэтгэл санаанд бас юм хүчтэйгээр нөлөөлсөн байгаа байхгүй юу? Хайр сэтгэлийн харилцаа ер нь ингээ хүнтэй суун, хүнтэй үерхэн гэдэг чинь бас тийм амар зүйл бол биш юм байна, тийм ээ. Юмс ер нь миний хүснээр болохгүй байна гэдэг ч юм уу. Энэ бол ингээд энэ өмнөх харилцаатай байсан хүнээс бас нэлээд олон зүйлийг ойлгосон, нэлээд олон хичээл бас сурч мэдэж авсан юм байна л да. Тэгээ энэ хүнтэй одоо ингээ харилцаа дуусгаад энэ хүнээс move on хийгээд сэтгэлээ ингээд татаж аваад явж байгаа гэж хэлж байна. Энэ сар бол нэг тиймэрхүү сар байх болно. Сэтгэлээ чөлөөлөөд шинэ хүн амьдралтаа гаргаж ирэх тийм орон зайг ингээд үүсгэж байгаа тийм сар байх болно. Тэгээд явж байхад бол энэ сард арай өөр хүн гарч ирж байна л да. Нэлийн гал энергтэй, хон арслан нум гэсэн ордтой байж болно. Тэгээ бас агаар орд харагдаж байна. Тэгэхээр энэ хүн болохоор нэлээд өөртөө итгэлтэй, нэлээд ийм өнгөлөг, гой зүйлс бас хэрглэж идэлдэг. Тэгээд арслангийн орд айгүй хүчтэй мэдрэгдлээ. Амар тийм цоглог, ирч хүчтэй. Тэгээд нэлээд ийм active, тэгээд нэлээд ийм action ихтэй, үйл хөдлөл айгүй сайн хийдэг. Юу хүсэж байгаагаа айгүй сайн мэддэг. Хүсэж байгаа зүйлийнхаа хойноос бас айгүй сайн явж чаддаг. Гадаад үзэмж нь бас танд айгүй таалагдана гэж хэлэх юм.
харагдах байдал нь гадаад үзмж нь танд айгу таалагдана. Таны сонирхлыг бол угаасаа нэлээд татах юм байна. Тэгэд энэ хүнтэй болохоор арай нэг юм ирээдүй харж ийн л та. Энэ хүнтэй харьцаад ярилцаад эхлэхээр таны хүсдэг, таны шаардлагыг бас хангаж чадж байгаа гэж хэлж байна. Зарим зүйлс нь бол яг таны хүсснээр байх болно. Хэлж байгаа үгс нь, хийж байгаа үйлдэл нь би нэг ийм л хүн хүсдэг дээ гэсэн нэг тийм мэдрэмжийг бас танд төрүүлэх юм байна. Тэгээ энэ хүнтэй болохоор нэг оролдоод үзье. Энэ хүнтэй ирээдүй бас харж чадаад байна л да. Доктортой удаан хугацааны харилцаа үүсэх боломж бас ер нь бол байна гэж хэлж байна шүү. Энэ бол потенциалтай хүн байх болно. Гэхдээ энэ хүнтэй харилцахдаа та болохоор арай нэг юм сонирхлын байдлаас харилцаж байгаа байхгүй юу? За сонирхож чинь оролдоод үзье. Ямархуу хүн байхаар байна гэд ер нь жоохон тийм ажиглаж харсан байдалтай. Ten of Pentacles, Four of Cups доошоо харж хамт гарч ирж гин гэхээр одоо шинэ танилцж байгаа хүн дээр юуг илэрхийлж ийн вэ гэхээр та хоёрын одоо цаашдын урт удаан хугацааны зорилгууд амар хоорондоо сайн нийцэх байх. Нэг нэгнийхээ юм сонирхлыг бас айгүй сайн төрүүлж өдөөж чадчихээн л та. Урт удаан хугацааны зорилго нийцж ийн гэхээр цаашаа юм энэ хүнтэй ирээдүй харж потенциал харж чадаад байгаа байхгүй юу? Санаа айгүй сайн нийлэн мөнгө төгрөгийн хувьд амьдралын юм доктортой байдлын хувьд энэ хүн бас нэг боломжтой ер нь потенциал сайтай тийм хүн гэж хэлж байна шүү. Өөрийн гэсэн байр орон сууцтай ч юм уу тий. Өөрийн гэсэн машин хэрэгтэй ч юм уу одоо өөрийн гэсэн эд хөрөнгөтэй энэ хүн. Тэр нь бас танд таалагдана. Тийм зүйлс бас таны хувьд ер нь чухал байдаг гэж хэлж байна. Өөрийн гэсэн зүйлсийг ингээ бүтээсэн хүн танд айгу таалагддаг. Тийм ээ. Танд чухал санагддаг гэж хэлж байна. За нэмэлтээр болохоор энэ хүнтэй цаашдын харилцааны ирээдүй ер нь ямар хуу байхаар байна, яаж өрнөхөөр байна гэдгийг бүгдээрээ харъя. Надаа ингээ харахад бас энэ таны мэддэг хүн юм болов уу гэж харагдаж байна шүү. Таны мэддэг хүн тийм амар шинээр гарч ирээд дөнгөж танилцаад байгаа гэхээсээ илүү өмнө нь мэддэг байсан. Тэгээд энэ харилцаагаа ингээ жоохон шинээр сэргээж байгаа юм шиг. Тэгээ таньдаг хүмүүсээс арай нэг жоохон дотн харилцаа руу орж байгаа юм шиг тийм хүн байхаар байна гэж харагдлаа. За хостой хүмүүсийн хувьд болохоор тодорхойгүй харилцаанд л байгаа юм байна л да. Одоо нэг уулздаг хүнтэй. Тэгээд тэр хүнтэйгээ юм тодорхойгүй харилцаанд байгаад байгаа. Тэгээд харилцаа ингээд шат дахиж өгөхгүй, харилцаа урагшилж өгөхгүй нэг юм процесс үйл явц нь жоохон удаан. Тэгээ ойролцоогтой өрнөл байхгүй байгаад байгаа гэж хэлж байна. Тэгээ энэ хүн болохоор за баг зэргийн токсик юм байна л да. Ингээ харахад бол ер нь жоохон токсик талтай. Өөрийнхөө сэтгэлээ ингээд нээхгүй байх хандлагатай. Өөрийгөө жоохон хаадаг, хойшин татдаг. Хаяа ингээ жоохон худлаа яриад байгаа юм шиг, манипулейт таныг хийгээд байгаа юм шиг. Хойлоо угаасаа тэгэн штэ, болно штэ, бүтэн штэ гэж хэлж байгаа хэрнээ яг ирээдүй танд амлахгүй байгаа юм шиг. Нэг тийм хоёрын хооронд бас ингээд таныг ингээд төөрөгдөлд оруулаад яах нь мэддэхгүй байлгаад байгаа нэг тийм токсик хандлага бол харагдаж байна энэ хүнээс. Гэхдээ та хоёрын хоорондын зохицол болвол айгуу сайн. Нэг нэгнтэйгээ бас нэлээд тохирдог. Энэ хүнийг гих сэтгэл бол танд айгуу их байна л да. Энэ хүнтэй харилцаанаас бас нэлээд олон зүйлийг та ойлгож авсан баха. Яагаад ийм тодорхойгүй харилцаанд ороход хүрчвэ гэдгийг та сайн ойлгож байгаа. Тэгээ энэнд бас ингээд таны оролцоо бас нэлээд их байсан юм байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Харилцаа ийм тодорхойгүй токсик байгаад таны оролцоо бас айгүй их байсан юм байна гэдгийг ойлгож байна. Тэгээ энэ бол бас өөрлөгөө өнгөж харж байгаа, хичээлээ ойлгож байгаа нэг тийм зөв хэлбэр байна л да. Тэгээд ирэхээр та одоо болохоро өөрийнхөө одоо юу хүсэж байгаа гэдгийг ингээд улам илүү сайн ойлгоод мэдээд байгаа байхгүй юу? Мэдрээд байгаа гэх юм да. Танд энэ хүнд хэлхийг хүссэн зүйлс айгүй их байгаа.
энэ хүнтэй харилцах харилцаанд болохоор та нэлээд ингэж хэлэх үгээ дотгошоогоо хааж нууж тийм ээ. Тэгээд өөрийгөө илэрхийлэхгүй ингээд дотроо олон зүйлийг бас хадгалсан жоохон тийм ууртай, жоохон тийм бухимдалтай, тийм гомдсон зүйлсүүд юу танд их байна. Тэгэхээр энийг бас илэрхийлж гаргах одоо энэ шаардлага бол байна л да. Энэ сарын ерөнхий энергин дээр гарч ирсэн тийм ээ. Яг энэ харилцаан дээр та өөрийгөө илэрхийлж, өөрийгөө зөвөр илэрхийлж гаргаж, өөрийнхөө хүссэн зүйлээ бас энэ хүнд ойлгуулах тийм шаардлага байгаа байхгүй юу? Тэгээд ирэхээр харилцааны динамик арай өөрчлөгдөнө. Энэ хүнд жахан хатуу үг ер нь хэлэх хэрэгтэй юм байна. Хүзэр бол тэгж хэлж юм л да. Гэхдээ хатуу байдлаар биш, ямар эвтэйхэн байдлаар, ууралж байгаа биш, амар тайван байдлаар хэлье гэсэн зүйлээ хэлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь бол одоо юу гэдэг ийм харилцаа одоо ийм харилцаанд би байхгүй тийм ээ. Миний хүсэж байгаа зүйл бол ер нь ийм байна. Тэгээ энэнд чи хүрч чадахгүй бол би одоо чамтай энэ харилцааг үргэлжлүүлэхгүй. Хоёлаа ингэ болж болно. Гэхдээ эндээс цаашаа бол би өөр зүйл хүсэж юм. Харилцаагаа өөр байдлаар авч явмаар байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл энэ хүнд ер нь хэлж ойлгуулах хэрэгтэй болно. Гэхдээ энийг одоо миний саяны хэлснээр биш амар юм эвтэйхэн байдлаар амар юм эффектив үр нөлөөтэй байдлаар айгүй ухаалаг амар логикл ухаалаг энэ хүн тантай маргыг гэдч маргаж чадхааргүй тийм байдлаар шулуухан бөгөөд тодорхой үнэн зөв хэлэх хэрэгтэй юм байна л да. Тэгээ та бол тэгж чадна гэж хэлж гин шүү. Нэлээ ингэ тайван сууж байгаад тайван бясалгаж сууж бодож байгаад энийг зөвөр ойлгуулах хэрэгтэй байна. Энэ хүн тэгээ ойлгож хүлээж авч чадхаар байгаа байхгүй юу? Энэ хүн таны юу хэлэх гээд байгааг ойлгож хүлээж аваад тэгээд таныг харах өнцг нь бас арай нэг жоохон өөрчлөгдөнө. Одоо юу ч хэлэхгүй яваад ахахаар ингээл болоод идэм байх гэж бас ингэ бодцсон тий. Жоохон тийм санаа амар явж исэн байна л да. Тэгээд таныг хэлээд ойлгуулсны дараа болохоор нэрээ юу лээ ингэж болохгүй юм биш үү? Би чи ийм байж болохгүй юм байна гэдэг арай нэг юм хүн шиг болоод харилцаанд акшн илүү аваад үйлдэл илүү аваад эхэлж байна. Тэгээд энэ харилцаа арай ийм урт удаан хугацаанд үргэлжлэх боломжтой болно. Харилцаан дээрээ илүү ажиллаж гин гэж харагдчих шүү бүр. Цаашдын урт удаан хугацааны харилцаан дээр илүү сайн ажиллаж гин юмс арай тодорхой болно. Тэгээд та бас өөрийнхөө хүссэн зүйлээ энэ харилцаанаас авч чадна гэж хэлж байна. Амжилттай байх болно. Гол нь өөртөө маш итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө үн цэнийг бас маш сайн санах хэрэгтэй гэж хэллээ. За энэ процесс яг Арслангийн ордны сизон эхлэх үеэр ч юм уу дөхөөд бас явагдаж магадгүй. Тэр үед илүү та өөртөө итгэлтэй, илүү зоригтой болж болохоор харагдаж байна. За тэгээд нэмэлтээр болохоор бүгдээрээ хостой хүмүүс дээрээ энэ хүний таны энэ уулзж байгаа бодож байгаа хүний таныг их бодол мэдрэмж нь ер нь юу байна вэ гэж бүгдээрээ үзье. Энд харахад сэтгэл сайн гарахгүй байгаа юм шиг. Гэхдээ ингээд хэлээд ярилцсны дараа арай өөр болоод байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хүний таныг их мэдрэмж бодол нь одоогийн байдлаар ер нь ямар байгаа юм бол гэдгийг бүгдээрээ харъя. За тэгээ Oracle хүзэр авч үзье. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань 7 дугаар сарын хайр дурлалын харилцааны энерги нь ямар хөө байна вэ? Weighing your emotions carefully. Нэг нь гал орчтой, нөгөөх нь ус орчтой хүмүүс байх шиг байна шүү. Touching the boundless limits of the universe. Wait, gaze, judge, reflect. Then act boldly. Хүлээгээд хараад тийм ээ
шүүмжлээ тэгээд тусгаж аваад тэгээд act boldly буюу зоригтойгоор юм үйл хөдлөл хий гэж байна. Weigh your emotions carefully гэхээр өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг ингээд жинлээд болгоомжтойгоор жинлэж үзье гэж хэлж байна. Надад бол нэг тал нь ус орчтой, нөгөө тал нь ийм гал орчтой, гал энергитэй хүмүүс байна гэж харагдлаа шүү. Гэхдээ хинхэндээ гих өгж байгаа сэтгэл нь байгаа ч гэсэн хин нэг нь бас арай илүү сэтгэл гаргаад нөгөө нэг тал нь арай бага сэтгэл гаргаад байгаа байж магадгүй. Энэ харилцаанд тэгтээ бол одоо хоорондоо ингээд ярилцдаг, харьцдаг болоод бас нэлээд цаг хугацаа өнгөрөөсөн харилцаа байгаа байхгүй юу? За ядчил доор ээж нэг 2 сар мар ч юм уу тий. Ер нь talking phase буюу нэг тийм харилцааны ихэнх үе нь бол өнгөрөөд болцсон би бинийгээ бас ингээд гайгүй таньж мэдсэн. Одоо болохоор юм сараа ингээд тодорхой харилцаа руу орох тийм үе шатанда ирж байгаа юм уу гэмээр тийм харилцаа байна. Тэгээ тийм болохоор ингээд цаг яваад байна. Хүү одоо яг юу болж гин? Энэ одоо ямар харилцаа болох гээд байна гэд та бас жоохон тийм хүлээж дууссан байдалтай байгаад байна л да. За ингэж хэллээ. Хайр дурлалын хувьд бол ийм байна. Одоо бүгдээрээ хувь хүний хөгжлийн хувьд 7 сард ямар байх вэ гэдгийг үзье. Энэ сард бол нэлээд том өөрчлөлтийг та яг хувь хүний хөгжлийн хувьд өөр дээрээ авчирч байгаа. Тэгэд энэ нь болохоор мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ? Өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ хэрхэн зөв удирдах вэ гэдэг амар том хичээл болж ийн гэж хэлж байна л да. За энэ бол амьдралын айлч салбарт харагдаж магадгүй ажил карьер дээр ч байж болно. Гэхдээ ер нь л ингээ бусад хүмүүстэй харилцах харилцаанд тийм ээ өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ хэр зөв удирдах, дотроо байгаа зүйлсээ хэр ийм effective үр нөлөөтэй байдлаар бусдад илэрхийлж чадчихээн гэдгээс таны ингээд амьдралд байгаа харилцаа холбоонууд амар том хамааралтай байгаа аахгүй юу? Нэг хүн таны ингээ уурыг хүргэлээ гэхэд тийм ээ тэр хүн рүү ингээд шууд уурлаж, шууд өөрийгөө илэрхийлж ингэж ууралж гаргахгүйгээр за тэр мэдрэмжийг хүлээж аваад тийм ээ за би ер нь ууралж байгаа юм байна. Надад энэ хүний яг юу миний уурыг хүргэсэн бэ тэгвэл над руу ингээд ийм үл хүндэтгсэн байдлаар хандаж ярьсан болохоор ийм хандлагатай ярьсан болохоор надад тэр нь ингээд миний уурыг хүргэж байгаа юм байна гэдгээ ингээ ойлгоод тэгээд илэрхийлээд гаргахтаа болохоор амар ийм тайван байдлаар доторч нь ингээд халуун ус буцалж байгаа юм шиг ингээ буцалж байгаа ч гэсэн амар тайван байдлаар надад чиний ингэж хэлсэн чинь ер нь таалагдсангүй үл хүндэтгэж байгаа юм шиг санагдлаа, бүдүүлэг санагдлаа. Дараагийн удаа ингэж битээ надтай харьцаарай гэд ийм эвтэйхэн байдлаар өөрийгөө айгу зөвөр ойлгуулж байгаа байхгүй юу? Энэ чинь өөрөө яг энэ процесс бол өөрөө амар том чадвар юм байна гэдгийг ойлгож авч байна. Сэтгэл мэдрэмжээ яаж зөвөр процесс хийж, тийм ээ? Зөвөр процесс хийгээд тэгээд тэрийгээ зөвөр бусдад илэрхийлж гаргах вэ. Энэ бол амар том чадвар юм байна, амар том скил юм байна. Тэгээд би одоо энийг амьдралдаа цаашдаа банк хэрэгжүүлэх болно гэдэг ч юм уу тий. Ийм зүйлийг айгу сайн ойлгож авна. Тэгээд энэний бас үн цэнийг, энэний хэр үр дүнтэй байдлыг тэгээд
таны амьдралд бас хэрхэн маш сайнаар нөлөөлж байгаа вэ гэдгийг ойлгож авна гэдгийг чинь шүү. Өмнө нь бол бас ингээл жаахан шулуухан шууд төс тас хилээл те над руу уурлсан бол би бас адилхан юм хүн уурлна гэдэг ч юм уу. Нэг тийм хариутай бол бариутай гэл ордог байсан байж болохоор байна. Одоо бид нарт тийм үеуд бас байдаг л байсан. Тийм үү хүн болгонд л байгаа. Гэхдээ одоо болохоор энэ бол таны амьдралд бас сурч байгаа том хичээл байна гэж хэлж байна шүү. Гол нь энийг дагаад та өөрийнхөө ингээд дотн найз нөхөд хайртай хүмүүсийн амьдралдаа бас юм авч үлдээд байгаа байхгүй юу? Өмнө нь ингээд бодохоор бас найз нөхдөөсөө хүртэл жоохон тийм буруу харьцсан болохоор шууд шулуухан ингэж харьцсан болохоор ч юм уу тэгээд найз нөхдөөсөө хүртэл ингээд заагаа барьж исэн тийм үе бас байсан болов уу гэж харагдаж байна. За манай энэ группийнхан маань ер нь нэлээд их гал энергитэй хүмүүс байна шүү. Гал, ус, тэгээд агаар энерги айгүй ихтэй. Тэгтээ бүхэл ордууд харагдаж байна л да. Ер нь бол ингээ бүхэл ордууд харагдаж байна. Гэхдээ надад харахад бол гал энерги ялангуяа одоо сар дээрээ ч юм уу, сугар дээрээ ч юм уу нэг юм дотоод хүн нь өөрөө амар их гал энергитэй тийм хүмүүс байна гэж харагдаж байна. За Oracle хүзүүр авч үзье. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань хувь хүний хөгжлийн хувьд 7 сар тийм үе байхгүй. Isolation, team, direction, perspective, release, Timothy түрүүн орж ирсэн юмнууд бас харагдаж байна. Одоо буруу communication, буруу байдлаар өөрийгөө илэрхийлээд өөрийгөө ингэж жоохон ганцаардуулж байсан үеуд бол танд байсан байна л да. Ганцаардсан, тусгаарлагдсан тийм мэдрэмж аваад идэв байсан. Тэгтээ одоо болохоор та нэг ингэж харах өнцгөө өөрчлөөд тийм ээ хандах хандлага жоохон өөрчлөөд тэгээд ингээд процесс хийж чаддаг болоод өөрийгөө ингээд зүгээр илэрхийлж релиз хийж доторх юм уур бухимдлаа бас зөв байдлаар яаж гаргах вэ гэдгийг айгуу сайн ойлгодог болж байна л да. Одоо зарим хүмүүс бол үнэхээр уурлал ингээл болохгүй байвал одоо жишээ нь би бол нэг юм бухимдсан зүйл надад болох юм бол шүн унтж чадхаа болчдөг байхгүй юу. Тэгээд яадаг вэ гэхээр одоо бичиж гаргадаг. Утсан дээрээ, нөт дээрээ. Тэгээд яг бодож байгаа, мэдэрч байгаа бүх юм ингэж бичиж гаргаад нөгөө хүндээ хэлхийг хүсэж байгаа үгсээ ингэ бичиж гаргаад тэгээд ингэ тайвшраад унтаад өгдөг. Тэгээ маргааш нь болохоро арай жоохон юм зөөлөн байдлаар бодож байгаа нөгөө хүндээ өөрийгөө илэрхийлж гаргадаг байхгүй юу. Түүнээс хар шүн учиргүй заалхаал бичээл текст явуулаад ингэж байна гэж бол байхгүй. Энэ бол бас жоохон төлөвшөөгүй хүний зан хандлага болно шүү дээ, тийм ээ. Гэх мэтчлэн ийм байдлаар та өөртөө бас юм тохирдог өөрийнхөө мэдрэмжээ зөвөр ингэж илэрхийлж гаргах тийм арга замыг бас олж чадах нэ гэж харагдаж байна. За нэмэлтээр болохоор бүгдээрээ 7 сард сахиуснуудаас танд ямар зөвлөгөө өгч байна вэ? Хувь хүний хөгжлөлтөр гэдгийг нь харах болно. За тэгээд нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description дээрх линкээр ороод нэмэлтээ аваарай. Комент хэсгээр би бас линкээ оруулаад пиндийг тавьчихна. За нэмэлтээ болохоор зөвхөн линк дотроос худалдаж аваа. Тэгээ миний контент хэсгээсээ өөрийнхөө сонгосон худалдаж авсан бичлэгээ үзэх боломжтой байгаа шүү. Ямар нэгэн байдлаар би имэйлээр тань руу бичлэг явуулах боломжгүй байгаа гэдгийг анхаараарай. Тэгээ техникийн асуудал гарах юм бол манай Clinic Energy Instagram хаяг руу холбогдоорой. Техникийн асуудал гарсан хүмүүст болохоор арай өөр байдлаар нэмэлт авч үзэх боломж бас байгаа шүү гэдгийг сануулъя. Тэгээд YouTube-ийнхаа уншлагыг ингээд дуусгая. YouTube-ийн уншиж сонссон маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцаая. Баяртай.